Сайн байцгаана уу сонсогчдоо. Сарын хамгийн сүүлийн өдөр хагас сайны подкасттай маань давхцсан учраас нэг өдрийн өмнө сонсогчдоос ирсэн захидлын дугаараа та бүхэнд хүрэхээр шийдсэн байгаа. За 9 сараас хойш 3 удаагийн захидлын дугаар маань тодорхой шалтгааны улмаас төр завсралсан байсан. Харин энэ сараас эхлээд сар болгоны сүүлийн өдөр та бүхэнд хүрсээр байх болно. Юуны түрүүнд захиа илгээж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Энэ дугаар маань удаан ороогүй болохоор маш их захианууд цугларсан байсан. Яг нэг бүрчлэн ялгаж суухад цаг бас нэлээд орсон. Тэгээд энэ дээр бас нэг сануулж хэлэхээр зүйл ажиглагдсан. Ер нь ихэнх сонсогчд маань криллээр маш ойлгомжтой сайн бичдэг ч гэсэн зарим хүмүүс англи үсгээр хитрхи ойлгомжгүй бүр ингээд жижиг болгоод товчлоод ямар ч цэг тастал байхгүй. Яг тийм байдалтай бичсэнийг бол уншихад нэлээд асуудалтай байсан учраас ерөөсөө оруулаагүй. Бас та бүхэн эхлэл өрнөл төгсгөл хэсэг дээрээ жоохон анхаарад захиагаа явуулж агаарэ гэж хүсмээр байна. Захиа бичих линкийг комент хэсэгт давхар бас оруулъя. Та бүхэн өөрт тохиолдсон зүйлээ бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс цаг заваа гаргаад бичиж байгаад маш их баярлалаа гэдгээ хэлье. Өнөөдөр би та бүхэнд нийт 11 захиаг уншиж өгөн. Тэгээд дугаарын төгсгөл итгэлийн өрөө радио жүжигийн 10, 11, 12 дугаар хэсгийг та бүхэнд хүргэх болно. Захиа болгоныг дугаарлаад явах учраас та өөрийн санал хүсэлтэд бичих бол дугаарыг нь бичгээд соёлтой боловсон хандахыг бас хүсье. За ингээд хэдүүлээ эхний захиараагаа орцгоё. Сайн байна уу? Би Crime Station-ы сонсогч болоод нэлээд удаж байна. Сонсогчдын загтлуудыг их сонсдогч, өөрийн хар бараан түүхээ хуваалцахаар удаан бодлоо. Би 12 дугаар ангиа төгсөөд Солонгос улсад суралцах зорилготой байсан юм. Даанч виз маань татгалзсны улмаас 6 сар хүлээгдэх шаардлагатай болсон. Тэгээд ажил хайж байгаад нэг ажилд орсон боловч гэрээс их хол байлаа. Зовлон тоожоод яах вэ гэж бодоод ажиллаж эхэлсэн юм. Эхэндээ 7 хоног дадлах хийх байсан учраас цалинч байхгүй. Тэр газар орой 8 цагт тардагч өрөөгөө цэвэрлэж нааш цааш явсаар 9-10 цаг болдог байв. Нэг өдөр ажлын найзтай дайгдаж Тэнгис кино театрын дэргэд буугаад цаг харахад 11 болж илаа. Тэндээс цааш алхаж гэртээ харахаар шийдээд чихвчээ зүгээд алхсан. Ажлын өдөр байсан учраас хүн цөөн байсан. Замаа товчилж гудам руу орсон чинь араас нэг машин ирж байгааг анзаарсан ч машин л явж гин гэж бодоод урагшаа хараад алхаж байлаа. Гэтэл тэр машин зогсоод хоёр залуу бууж ирээд шууд намайг тэрч амийг минь дараад машиндаа чигсэн. Би гуйсан, ойрлсон, машины хаалгыг онгойлгох гэж оролцсон ч бүтсэнгүй. Сүүлд цагдаагаас сонсоход бага насны хүүхдэд зориулж дотроосоо онгойдоггүй тохиргоо хийсэн машин байсан гин. Тэд намайг нэг газар аваачиж зогсоод хувцсыг минь тайлж нэгэн шууд хүчрхийлж эхэлсэн. Би ойрлсон, уйлсан, туслаараа гэж гуйсан, хаалга татаж цонх цохиж байсан ч хинч ирээгүй. Уг нь гудамжинд зогсож байсан болохоор нэг хүн ирж туслах байхаа гэж бодсон ч хинч гарч ирээгүй. Тамир тасартал ноцолцсон ч эрэгтэй хүнийг дийлэхгүй юм билээ. Би доохтой гэж худлаа хэлж хүртэл орилсон ч тоогоогүй. Өвчнөөс хүртэл айлгүй хүчрхийлсээр байсан. Нэг залуу дуус магц нөгөөнд дайрсан. Аз таарч би түүний эмзэг эргэтэн рүү нь хүчтэй өшгөлснөөр тэр залуу шууд доош суугаад чимээгүй болсон. Нэг мэтгэд би машинд ганцаараа хэвтэж байлаа. Магадгүй хэсэг зур ухаан алдсан бах. Өндийхэд автобусны дуудлал дээр байсан. Би хам хум хувцас шуурч өмсөд гүйсээр нэг орцонд орж хэсэг нуугдсан. Хүнээс гуйж эгч рүүгээ залхсан. Эгч минь нэрж цагдаад дуудснаар тэр хоёрын жолоочийг нь барьсан. Нөгөөтг нь зүгтсэн. Тэд машин дээрээ буцаж ирэх үед нь цагдаа нар барьж авч чадсан. Тэгээд цагдаагийн хилтэст очиж мэдүүлэг өгөөд маргааш нь шууд шүүх шинжилгээний эмнэлэгт очисон. Эрэгтэй эмчийн өмнө биеэ дийлхэн шинжилгээ өгч дотор хувцас цагдаад өгч нотлох баримт болгосон. Удалгүй өөр хүн над руу залгаж энэ хэрэг чинь 2 дугаар хилтэст шилжсэн гэд өөр мөрдөгчдөр очоо гэсэн. Тэр мөрдөгч надтай маш бүдүүлэг харцдаг байлаа. Сайхан баярлаж байна уу гэх мэтээр тохуурхсан өнгөөр асууна. Би дуугарахгүй байхад чи дуугар гэж шахана. 3-4 удаа бичих баримт зөөлгөж өөрөө амарч байгаа өдрөө хүртэл дуудаж хүлээлгэнэ. Хэрэг огт шийдэгдэлгүй 5-6 сар болж эцэст нь миний виз гарч би Солонгосыг зорьсон. Би тэр хоёр залууд гомдхоосоо илүү намайг хамгаалах ёстой байсан цагдаад гомдсон. Өөрөө 2 хүүхэдтэй хүн мөртлөө хохирогчтой ингэж харцаж байгаад үнэхээр итгэж чадаагүй. Би бүх зүйлээ ээжтэй нуухгүй ярьдаг тул эдгэрхэд минь ээж минь хамгийн их тус болсон. Би одоо бодохгүй, санахгүй байхыг хичээдэг. Тэр цагдаад ээжигээ аваачиж уулзуулахад таны хүүхэд насанд хүрсэн учраас та оролцох хэрэггүй гэж хэлсэн. Ээж минь хэрүүл хүртэл хийсэн ч юу ч болоогүй. Тэгээд л би ч шантарсан. Ингээд л бүгдийг мартаад шинэ газар, шинэ амьдрал эхлүүлэхээр ирсэн. Охид минь бүх зүйлд болгоомж хизээч илүүдэхгүй юм билээ. Би амьд үлдсэндээ амьдрах тавилантайдаа баярлдаг. Үгүй бол аль хэдийн алуулаад шороонд хэвтэж байх байсан баг. Тэр хүмүүс одоо ч гадуур явж байж магадгүй. Түүхээ хуваалцаж эргээд нэг санахад дотор их хэцүү байлаа.
бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Өөр дурддагдаагүй өнгөрсөн олон явдал байсан. Их урт болохоор товч бөгөөд тодорхой бичлээ гэсэн байна. За ингээд хэдүүлээ 2 дахь захиал руу оръё. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өөрт тохиолдсон зүйлтэй ижил төстэй загтлуудыг сонсохдоо бичих хэсэгтээ их эргэлздэг байлаа. Харин саяхан болсон Америк нэгдсэн улсын оюутан залуугийн хэргийн дараа анхааруулга болгож бичгээр шийдлээ. Хэдэн жилийн өмнө би дөнгөж ажилд орчихсон байсан үе. Ажлынхаа амтанд ороод хөөрч догдлон гүйдэг тийм л үе. Тэр үед би нэг сургалтын төв насанд хүрэхсдийн ангид багшилдаг байсан юм л да. Нэг хэлсэлт нь 2 сар хичээллээд төгсдөг байсан. Тэгээд нэг удаа төгсөлтийнхөнтэйгөө тэмдэглэх маягтай гадуур гарч хоолнд орох боллоо. Ихэнх нь надаас ах ихч хүмүүс байсан болохоор бас би ангийн багш нь болохоор татгалзаж чадаагүй хамт гарсан. Эхлээд бид нар дажгүй газар хоол идээж, ярилцаад бас пи ууцгаасан. Тэр үед манай төгсөлтийн нэг залуугийн найз охин нь орж ирээд уулзчаад явж ирснийг нь санаж байна. Миний үеийн л залуу байсан. Хоолнд орчход харих нь хайрч үлдсэн хідэн хүмүүс караоке орохоор боллоо. Ойрхон караокед ороод бидэн дундаа хамгийн ахмад ах нэг шил арх захиалчихсан байсан. Би тэр үед пивэл ууж чаддаг. Архийг шинжээл, төгсөлт гээд тоотой хідэн удаа ууж үтсэн болохоор 2 билүү 3 хундаг уугаад цаашаа юу болсныг өөр төрөл сандаг. Тэр үед өвөл байсан юм. Нэг мэдгээд нэг хүн хажуунаас суугдчихсан би алхаад л байлаа. Хаачих гэж байгаагаа мэдээгүй. Санаж байгаа юм маань ердөөл энэ. Маргааш өглөө би нөгөө залуутай буудлын нэг оронд сэрсэн. Би юу ч санахгүй, яагаад тэнд байгаагаа ч ойлгохгүй паникт орсон. Бид хоёрт багш шавьяас өөр ямар ч илүү харилцаа байгаагүй. Бас тэр орой би тэрнтэй дотножилж юм ч яриагүй байж тийм байдалтай байгаагаа маш их гайхсан. Харин тэр юу ч болоогүй юм шиг л босоод хувцлаад гарахт нь би ямар ганцаараа суугаад үлдэлтэй нь биш гэд хамт гарсан. Анзаарч харахад ойр хавьд хэргэлсэн билүүвч байгаагүй болохоор би асуусан. Тэгэхэд тэр бид хоёрыг хинэнч тавиагүй гэж тэр хэлсэн. Бас миний гадуур хувцсны товчлдог хэсгийг зулах татаад урчсан байсан. Гараад харахад тэр буудал нэг их сургуулийн араар тойрч явдаг төв замаас хол миний ерөөсөө явж байгаагүй газарт байсан. Би хүний өмнөөс уурлах нь байтугай хэрүүлийн үг хэлж чаддаггүй болохоор юу ч хэлж чадаагүй. Тэр чигтээ гараад тэр ажил руугаа би гэрлүүгөө явсан. Гэртээ хараад би усанд ороод яагаад тийм зүйл болсныг зөндөө бодсон. Тэр залууг найз охинтойг мэдсэн учраас би харилцаа үүсгэх, сэтгнэх үйлдэл ерөөсөө гаргаагүй. Бас хамт байсан хүмүүсийг яагаад намайг түүнтэй хамт яваасныг ч мэдээгүй. Буудлын тооцоог миний картаар хийсэн байсан. Цагдаад хэлье гэж бодсон ч ажлынхан мэдчихэд юу ч бодох юм бэлээ. Бас гэрийнхнээс санаа зовоод болсон. Бас хамгийн том шалтгаан нь би өөрөө дагаж яваад тийм зүйл болсон учраас миний буруу юм шиг санагдаж өөрийгөө их зүгсэн. Тэрнээс хойш нэлээд удаан сэтгэл санаа докторгүй, уцаартай бас гут руу явсан даа. Түүнтэй дахиж таараагүй. Бас би дахиж ангийнхантайгаа гадуур гарахаа болсон. Энэ явдал Америк нэгдсэн улсад болсон бол юу болох байсныг мэдээнээс харчгаад хууль шүүхийн өмнө хэн буруутан болохыг ойлгосон ч манай улсад яаж шүүхэн тогтоодгийг мэдэхгүй учраас хүмүүс ийм нөхцөл байдалд битгий ороорой. Хэрвээ надтай адилхан байдалд орвол хүчирхийлэгчийг битгий өөгшүүлж дуугүй өнгөрөөгөөрөө гэж хэлмээр санагдлаа. Захааг маань уншсанд баярлалаа гэсэн байна. Та бүхэн санаж байвал нэг цар гарангийн өмнө жилөө Америк нэлээд том сургуулийн Монгол оюутан согтуу тасарчихсан байсан охиныг хүчирхийлсэн хэрэгээр 25 жилийн ял сонсч магадгүй гэд мэдээгээр нэлээд их шуугаадсан. Тэрийг ярьж байгаа шиг байна. За ингээд хэдүүлээ 3 дахь захиал руу оръё. Сайн уу өөрт тохиолдсон түүхээ хинт ч хизээж хэлэхгүй бас мартах гэж энгийн байх гэж хичээсээр 13 жилийг өнгөрөөсөн байна. Тэгэхэд би уурч сурдаг байлаа. Өвөл амралтаараа гэртээ ирчихсэн байсан юм. Би дохид хүүгүүдээрээ фракц гэхүүдээ нийлдэг байсан юм. Тэр нэг өдөр манай 10 жилийн ангийн хүүгүүний төрсөн өдөр болсон юм. Амралтаараа ирчгээд огт холбоогүй байсан тэр ангийн хүү заалгаад төрсөн өдөр маань болж байна. Октоудаа дагуулад хүрээд ирээч. Хамтдаа хоол идцгээе гэж найз руу маань яриад бусад найзууд маань завгүй байсан болохоор би 2 найзтайгаа дуудсан хоолны газар руу очисон. Тэгэхэд өөрийнхөө хідэн найзтайгаа бид гурыг хүлээж исэн. Эвгүй тухгүй байсан ч гэсэн ангийнхаа найзыг бодоод дуустал нь хамт байлаа. Хоолч дуусч бүгд нэг тийшээ явж үргэлжлүүлэхээр болоод бид гурав явах гэсэн ч явуулсангүй. Үлдчихээ хамт жаахан сууй гисээр машинд суулгаад нэг гой газар байгаа гэж дагуулад явсан. Замдаа дэлгүүр орохоор зарим нь бууж найз бид гурав үлдсэн. Гурвуулаа явах хэрэг байна уу гэж бодоод явах гэсэн чинь хоёр нь явуулаагүй хамт байхыг ятгахсаар байсан. Очих газраа ирэхэд том цементэн гэртээ том амралтын газар дагуулад ирчихсэн байсан. 10 жилийн уучраа мэдэхгүй юу болох уу, юу болохгүй юу гэдгийг ч мэдэхгүй, дараа нь яах бол гэдгийг ч бодлохгүй, ямар ч муу юм саналгүй, эднэр яахчгүй байхаа гэсэн итгэлтэйгээр үлдсэндээ. Өвөл маш хүйтэн үед халааж амжаагүй цементэн том гэрт орчход гадаанаас илүү их даарч исэн. Эхлээд ундаа өгөөд л дараа нь 100 г татчих зүгээрээ уувал даарахгүй штэ
Гэхдээ уучих гэд эхнээс нь уулгаж эхэлсэн л дээ. Өөртөө уусан ч бид гурийг их шахаж уулгаад байна уу да гэж бодоод хоёр найз руугаа хартал согтчихсон байхыг хараад нэгэнд нь юм нөмөргөж унтуулчаад нөгөө найз маань ангийн хүүтэй юм яриад сууж исэн болохоор унтах гэд хөвтгсөн чинь өөр хоёр нь хурч ирээд чи үнэхээр сайн даах юм аа. Огт согтохгүй байна те. Гуруула тулгаад уучи. Чи уучих зүгээрээ. Энийг уусан чи согтохгүй мундаг юмаа гэж уулгасаар нэг мэдсэн би маш их өвдөж, маш их даарч байгаагаа мэдсэн. Миний дээр нэг нь хөдөлж байгааг мэдэрч би маш их өвдөж, айж дотроо хашгирч байсан ч согтоод унжихсан биеэж хөдөлгөж чадахгүй. Би дотроо мянга хашгираад ч нэмэргүй байсан. Тэр гэр гал түлээд ч нэмэргүй байхад намайг бүр нүцгэлж орхиод хоёулаа нийлж дур хүслээ хангачаад хувцсыг минь ч өмсөөлөлгүй өөр гэрлөө ороод унтчихсан байсан. Арай гэж ухаан ороод шууд л уйлж эхэлсэн. Та нар яаж чадваа гэд уйлахад нэг нь ирж миний хувцсыг өмсөөлээд өмнөөс нь уучлалгүйя гэж хэлэхэд миний нөгөө найзагч бас наачиг байдалд оруулсныг нь мэдсэн юм. Үгээр хэлхийн аргагүй муухай жигшүүртэй санагдаж хурдхан л тэндээс явсан. Энэ бүхэн анханасаа миний л буруу. Би яах гэж очисон юм? Би яах гэж өгсөн архийг нь уусан юм бол уусан ч муу санаалаад найзтайгаа хамт унтахгүй яаваа гэж өөртөө маш их дургуй хүрч энэ явдлыг бодох төдийд л дотор минь муухай оргиж сэтгэл минь маш их өвддөг. Тухайн үед цагдаад хэлбэл мэдээж чи өөрөө яах гэж дурандаа очисон юм бэ гэж загнуулна. Гэрийнхэндээ хинт ч хэлж чадаагүй. Би айсан, маш их айсан. Энэ болсон зүйлсийг одоо цагдаад хэлвэл ямар ч нотлох баримт байхгүй гэд авч хэлцэггүй л байх л та. Тасарсан минь буруу болж нийгэмч чиний буруу гэж хүлээж авдаг байсан үе л дээ. Тэд одоо охинтой болвол яах бол үүлийн үрээ тэд амсаасай л гэж боддог. Би одоо өөрөө охинтой болсон ч том болсон үед нь охиндоо хэлж ийм муухай зүйл байдаг шүү. Ээж нь хохирогч болсон. Санаж явах ёстой зүйлийг сануулга бас гэрчин шүү гэж хэлэндэ гэж боддог. Энийг сонсож байгаа охтуудаа гэж хэлэхэд ийм зүйл маш их тохиолддог. Хаан ч явсан муу санаалж муу зүйлээс холоор яваарай. Чиний нас, чиний бие цэцэглэж явах ёстой болохоос муу хүмүүсийн гарт орж гიშгүүлж явах учиргүй шүү. Ямагт зөвхөн өөрийгөө л хайрлаж яваарай. Хэрвээ сонирхож үзээд амсвал ийм зүйлэл байдаг юм байна гэд амсаал орхиорой. Огт хэтрүүлж болохгүй шүү. Одоо яригадаад байгаа сэдв надад тохиолдож исэн болохоор нэг ч гэсэн охин өр ийм зүйлээс хол байх болтугай хэмээгээд эхний бүгэд сүүлийн удаа бичиж байна гэсэн байна. За ингээд хэдүүлээ дараагийн 4 дахь захиал руу оръё. Сайн байна уу? Энэ захиаг заавал хүмүүст хүргэж өгөөрэй. Намайг жоохон байхад ээж маань өрх толгойлсон эмэгтэй байсан. Тэгээд намайг 7 билүү 8 настай байхад нэг эрэгтэй авчираад тэр хүнийг миний аав болно гэж хэлж байсан. Тэр үед дүү бид хоёр л байдаг байсан. Тэр ах хэдэн удаа миний гуйнд хүрээд байхаар нь би өрөөсөө яагаад байгааг нь ойлгодоггүй байсан. Тэгээд нэг өдөр ээжийг ажилдаа явсны дараа тэр ах намайг оролдоод тэр үед би чинь жоохон хүүхэд байсан болохоор яаж нас биеинд хүрсэн хүнийг дийлэх билээ. Тийм зүйл болсноос хойш би үг дугархаас айж найзын хүрээлэл байхгүй болсон. Энэ янзаараа би 16 хүрсэн. Намайг гадуур найз нөхөдтэйгөө явхаар тэр ах над руу залгаж хаана байна энд тэнд тэгэхгүй гэртээ ирж дүүнараа хар гэж хэлдэг байсан. Бас эмэгтэй үеэлэндээ очиж хонох гэхээр яах гээд байгаа гэртээ хон гэж яг л өөрийнхөө өхнөр шиг хардаж эхэлдэг болсон. Энэ янзаараа ээж маань хүртэл гадарлаад бит хоёрын харилцааг мэдсэн. Тэрийг ээж мэдээд маш их ууралж исэн. Би тэр өдөр их зодуулснаа сандаг. Маргааш нь ээж бит хоёрыг урдаа суулгаад тэр ахыг яагаад миний охиныг бузарлаж байгаа гэд үнэхээр их уурлаж байсан. Дараа нь над руу хараад "Гичээ минь чи ундаж байхдаа намайг бодсонгүй юу? Би нүдэнд чинь харагдаагүй юу? Чи яагаад ийм олон жил нууж байгаа юм бэ? Тэр үед энэ хүн ингээд байгаа гэд хэлэхгүй яасан юм бэ гэд хэлжсэн. Би тэр үед хэлье гэж боддог байсан шүү дээ. Даанч ээж маань надтай ярилцдаггүй байсан. Би ээжтэйгээ тийм дотн биш байсан. Ээж минь зүгээр тэр үедээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлээд дараа нь намайг орчлонд байдаг бүхэл муу муухай үгээр харааж нүүр нүдгүү алгацсан. Тэр үедээ би цусаалтаад ухаан алдсан байсан. Тэр өдрийн оройн ээж жоохон уугаад тэр ахтай гараад машинд нь ороод бэлгийн харилцаанд орж ирснийг нь би сандаг. Эцэст нь гэж хэлэхэд бага насны охин хүүхэдтэй өрх толгойсон ээжүүд байвал охтуудаа битгий хойдоо үзүүлээрэй. Хэрвээ тэр хүнтэйгээ хандлан сууж байгаа бол охинтойгоо ойр дотнд байгаарай. Охинтойгоо сайн найзууд шигээ байгаарай гэж захимаар байна. Охтуудаа битгий над шиг сэтгэлд нь сэв суулгаарай ээжүүдээ. Уншиж өгсөнд баярлаа гэж хэлсэн байна. За энэ бол нэлээд бас хэцүүхэн захиа байсан. За ингээд хэдүүлээ дараагийн 5 дахь захиал руу оръё. Энэ захиа очих өдрийн минь миний түүх олон хохид бүсгүүчүүдэд сануулга болно гэж найдаж байна. Анх үнэхээр л заяаныхаа ханыг олчихлоо. Миний анхны хайр минь гэж их л нандиндаг байлаа. Надаас 3 насаараа аавтай минь их л адилхан хүн байв. Багасаа л аавтайгаа адилхан дүлгөөн, тайван, олон талын мэдлэгтэй үргэлж сайн сайхныг цацруулж явдаг хүнтэй гэрлэнэ гэж боддог байсан юм. Аавтай минь адилхан мэрэгжилтэй гадаад төрх зан араншин нь ч маш адилхан байсныг
үнэхээр гайхаж үлээ. Гэр бүлтэй ч танилцсан. Эхэндээ сайхан гой байсан уу гэвэл байсан. Гэхдээ тийм ч удаагүй. Гэнэт л ажилласаа гарлаа. Би юу ч хэлсэнгүй. Тэр хүний амьдрал болсон хойно би илүү өглөөд дэмий биз. Уулзах болгондоо л царай нь улам барааж надтай илүү хаалттай болж эхэлсэн. Би асуудаггүй байсан. Цаг нь болохоор өөрөө хэлхийг нь хүлээдэг байсан. Хэцүү байхад нь улам дарамт очруулаад яах вэ гэд. Нэг өдөр над руу залглаа. Би чамд үнэн учраа хэлээ. Би бол маш муу хүн. Чи надтай хамт байх тусам улам зовно. Би мөрөөдө тоглоомонд донтчихсан хүн. Тэдэн сая өрөнд орчихсон. Ээж чамд хэлнэ гэсэн болохоор ядаж чамааг ээжээс биш надаас үнэнгэн сонсоосоо гэсэндээ хэлж байна. Хоёулаа салъя гэж байна. Би юу ч хэлсэнгүй. Удалгүй тэр хүний ээж нь залхаж байна. Ерөнхийдөө одоо миний охин энэ хүнээс сал аврал засал авахгүй жил болж байна. Маш их мөнгөний өрөнд орж арай хийж дарлаа. Чи миний охиноос юугаараа дутах вэ гэж байна. Би ч тухайн үедээ үнэхээр л тэр хүнээс салж чадахгүйгээ мэдчихсэн болохоор энэ донтолтыг нь давж гарч чадна гэж итгэсэн. Эхэндээ тархиндаа захирагдаж сална гэж шийдсэн ч зүрх сэтгэлдээ дээлдэж билээ. Үнэхээр сохортлоо хайрлсан байгаа юм шүү. Цаг хугацаа өнгөрсөөр тэр хүн ажилгүй, орлогогүй, хийс илгүүцсэн хүн заримдаа энд тэнд ажилд орох гэж дадлах юм. Гэсэн ч бэд тавихгүй байгаад нь баярлдаг л байлаа. Бусад хосууд шиг гадуур гардаггүй, ихэнхдээ л нэгнийдээ хөнгөн үед нь цагийг өнгөрүүлдэг байсан. Удалгүй тэр хүн ажилд орлоо. Маш олон зээлийн аппликейшнд өртөө байсан. Ажилгүй байсан үедээ надаас ч зээлж аппликейшныхаа өрийг төлдөг байсан. За ажилд орлоо. Өдөрт хоол идмээр байгаа ч мөнгөгүй гэдэл бичдэг байсан. Би чинь өөрөө оюутан ч гэсэн аав ээжээс хангалттай л мөнгө авчихдаг. Мөнгөгүй хоолгүй гэхээр нь өөрөөсөө илүүчлээд 5-10 мянгаыг явуулчихдаг байсан. Угаасаа л тэрнээс ч илүү зарцуулсан мэдэж байгаа болохоор юм боддоггүй байлаа. Нэг өдөр утсыг нь шалгав. Тэр хүн надад дахиж хизээч бэд тавихгүй гэж амласан ч миний юм авчи дээрээ гэж шилжүүлдэг байсан мөнгөөр хүртэл тоглодог байсныг нь олж мэдсэн. Үнэхээр голдоо ортлоо гомдож илээ. Үүнээс болж дахиж салах дээрээ тулсан ч тэр хүн үнэхээр гуйж говшиж буцаад л нийлчихсэн. Үнэхээр тэнэг. Би үнэхээр тэнэг үйлдэл хийсэн. Тэр хүн улам л ааш нь эвдэрч жинхэнэ өөрийгөө харуулж эхэлсэн. Сална гэж хэлсэн ч тэр хүн намайг үнэхээр 50 байлгаагүй. Гэрт хүртэл дайрч орж ирж ээж аавд намайг өөртөө унтсан гэж хэлнэ гэж сүрдүүлсэн. Би ч үнэндээ тоогоогүй л дээ. Миний MacBook-ийг түр ашиглачи үнэхээр хэрэгтэй байна гэж авчаад ламбарданд тавьчихсан байсан. Сүүлдээ бүр дургуй хөрөөд хоёулахна дотроо гялс энэ асуудлыг шийдчих нь салчих нь илүү гадна дотны хүн мэдээд хэрэггүй байхаа л гэж бодсон. Хоёр ч удаа надад гар хүрлээ. Надад гар хүрсэн зодсноос гадна цагдаа нарт ч бас их гомдсон доо. Уйлаад гар хөл рүүгээ цохиулаад өшгөлүүлчихсэн. Хоолойг минь нэг харанхуй буланд боогоо зогсож явахт нь арай гэж мултраад цагдаагийн машины бараа харагдаад гүйж чод тусламж гуйхаад хосуудын асуудлаа өөрсдөө шийд гिचгээд хаяад явж билээ. Хүн цагаа туулаа шоконд орохоор хүний үг хэл эвлэж өгдөггүй юм билээ. Эрэгтэй найзуудтай хэлээд өөрийнхөө эд зүйлийг авчхаад энэ новшийн зүйлийг дуусгана гэж бодлоо. Манай найзууд гэрт нь очиод миний юмыг авъя гэхэд өгөхгүй байсан гэсэн. Аргаа бараад ээж аавд нь үнэн учрыг хэлсэн ч хүүхэдтэй хэр хаалтаахгүй би л архичин янхан замбраагүй охин болж билээ. Хүн гэдэг үхтэл үр харам гэдэг шиг эцсээ хүртэл хүүхдээ л хамгаалдаг юм билээ. Тэр хүний дүү ээж хоёр нь над руу амар юм войсоор явуулсан байсан. Бүгд миний буруу мэтээр зодуулж тахиулсан ч миний буруу мэт. Бөө юм болж өөрийнхөө эд зүйлийг авсан л та. Бүх зүйлсээрээ блог хийж, үнэхээр харах хүсэлгүй, трама авчихсан мэт гинэт 10 кг турж, чанга дуу чимээнээс их хурдан айж цочдог. Хүн гар далайхад шууд л өмнө нь юу болж өнгөрсөн тэр бүхэн нүдэнд зурвас хийж өнгөрдөг болчихсон байсан. Байнга л өөр янз янзын дугаараас залгаж амар тайван байдлыг минь алдагдуулдаг. Блог хийхэд дараачин өөр дугаараас залгана. Найзуудынхаа аккаунтаас бичнэ. Амралтын өдөр гэрийн хаалга үүд ичихгүй тогшно. Аав ээжид өнөө учрыг нь хэлээгүй ч ээж гадарлаад мэдчихсэн надтай ярилцахыг их хүсдэг байсан ч би их л зүхтаана. Ашгүй цэрэгт татагдаад явчихсан. Энэ бүхэн тохиолдоод хагас жил өнгөрчгөж тэр хүн саяхан над руу залгасан цэргээс шүү бүр хоолойг нь сонсоод шууд блоксон доо. Үнэхээр айгаад гэрийнхэндээ хэлсэн. Хамгийн зөв болох юм бол ээжтэй хэлж зөвлөгөө тусламж авах ёстой юм бэлээ. Их хүн үр хүүхэдтэй үнэнч л хандна. Муу санаж хорлдог хүн баг байх мөн түнчлэн хүнийг таних дуустдаггүй шүү. Ясыг нь цайтлан бэкграундыг нь шалгаж байгаараа охтуудаа. За ямар их юм биччих вэ? Баярлалаа. Таныг сонсох туфтай шүү. Амжилт хүсье гэсэн юм. За ингээд хэдүүлээ дараагийн 6 дахь захиаллуугаа шууд оръё. Сайн байна уу? Би охид бүсгүүчүүдтэй биш. Тэдний ээж болсон бүсгүүчүүдтэй сэрэмжлүүлэг болох үүднээс үнийг бичлээ. Миний ээж баг залуудаа амьдралд алдаж энтсэн бусадтай л адилхан дайчин хүчрхэг эмэгтэй. Би ээжтэй хайртай ч маш их үзээ яддаг. Одоо ч бодоход зүрх дийлэхгүй хэмжээний хар дурсамжуудыг шархиран бичлээ. Тухайн үед би төрсэн эцэг дээрээ
Эгч маань ээжтэй хамт ээж аав хоёр маань салчихсан байсан. Би дөнгөж 0-5 настай жаахан байсан болохоор бэгүү бүгдийг санахгүй байгаа ч зах тухаас нь сандаг. Ээж байхгүй ээжийн анхынхаа хүүхэд миний үеэл гэх надаас 10 насаар ах хүн намайг харж өнждөг. Хамгийн анх тийм жаахан гүйцэсгэн би тэр хүнээс бэлгийн дарамт гэдэг зүйлийг авсан байсан. Модон сандал дээр суучихсан намайг дуудаад гүүгээд очисон чинь өөр дээрээ суулгаад хэсэг амсгаадаж намайг гилж таалж байснаа гинэт нүүр нь улааж нүдэн томроод намайг хүчтэй тэрврээд болдог байсан. Би юугаач ойлгохгүй тоглож ийн гэж бодоод хот инээж тэр доор мэдрэгдээд байгаа зүйлийг нь гараараа барьж тоглож исэн. Одоо бодоход үнэхээр аимшигтай. Хэсэг хугацааны дараа төрсэн эцгийнд эцэг байнга л бүлэмцүү ирж хүссэн хүсээгүй хүүхдээр нь дуудаж ихээ дүүрээсэн яа гээгэр нь харааж агсарч их л зоддог байсан. Харин эцгийн эцгүүд эцгийн үеэл гэх надаас бас л 12 3-аар ах хүн ганцаараа байхад минь орж ирнэ. Бүх хувцсыг минь тайлаад хувцсны шүүгэн дотор поз бариулж зогсоогоод орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд гих мэт маш олон удаа гой дуугар гэдэл намайг үнэрлэн 7 тэгж өөртөө ханд жоб хийдэг байсан. Тэр үед би юу ч ойлгодоггүй л байсан. Энэ бүх хугацаанд ээж минь байгаагүй. 5 настайдаа хот орж ээжтэй очиж байсан. Хотод ирээд ч ээжтэй домбоочоод яг л аав шигээгээд гадуур хагддаг байсан. Нэг их эрхэлж туниж өсөөгүй. 14 настайдаа энэ бүхнийг ойлгоод ээжтэй нулимс дүүрэн нүдтэй ихэр ярихад битгий худлаа яр гэдэл өнгөрсөн. Би одоо 25-тай гэрээсээ зогтоож ээжийнхээ зөвшөөрөөгүй хүнтэй суусаа. Нэг их хайранд болохгүй байгаа ч гэсэн эцэг болон ээжийнхээ хажууд байснаас хамаагүй дээр тайван мэдрэмж авдаг. Бүх хүн миний эсрэг байхад ганцхан хүн намайг өмөөрөх мэдрэмжийг мэдрүүлж миний буруу байсан ч амь тэмцэж миний төлөө дуурайд дараа нь зөөлнөр ярилцаж ойлгуулж эмхтэй хүн шүү гэдгийг минь мэдрүүлж хүндэлж намайг ойлгодог учраас энэ хүнийг сонгож бас маш их хайрлаж амьдрал зохиосон. 14 наснаас хойш үнэхээр хэцүү байсан. Хизээч өмөөрүүлж үзээгүй, гадуурхаалт, ялгаж харцахыг мэдэрч, эрэгтэй хүнтэй ойртож ярьж чаддаггүй, өөрөө бараг л эрэгтэй хүн шиг болж өссөөр сэтгэл гутарлаас үүдэж олон төрлийн бие сэтгэлзэн өвчнг даван туулах шаардлагатай тулгарсан. Эргээд бодоход би яаж хүчгээгүй юм. Одоо би эрүүл сарвал гидсэндэх үрээ илсээр хайрласаар бодож гисвэн. Хүүхдээ намайг үзэн яддаггүй болгож өсгөн. Байнга түүнийхээ талд байж хүн бүрээс өмөрдөг ээж нь байна. Хайр мэдрүүлнэ гэж. Энэ бүх хугацаанд элэг бүтээн амьдралтай байхын тулд их төвчээж олон шүн дэр нөтөн хонсныг нь мэдэж байгаа болохоор би ээжигээ хайрладаг. Гэхдээ ээж охиныгоо ойлгоорой, танийгаа уучлах сэтгэл үнэхээр хүрхгүй нэ. Хүүхдээ ойлгож хизээч битгий ялгаж харцаарай. Оройтсон ч арга хэмжээ авч байгаарай. Дулаахан харьцаарай. Үүнээс гадна маш олон дарамт хүчирхийлэл байгаа. Мөн тэр үеүүдэд ээж минь, эцэг минь хизээч намайг өмөрч миний талд байгаагүй ч бүгдийг нь бичих сэтгэлийн тэнхээ үнэхээр хүрэхгүй байна. Ингээд харахад хамгийн ойр дотны хүмүүс л огтд би сэтгэлийн дарамт үзүүлсэн байдгаа гэсэн. За ингээд хэдүүлээ дараагийн 7 дахь захиалаа оръё. Сайн уу? Би үүнийг аимшигтай түүх мөн эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ хуваалцаж сэтгэлээ тайвшруулах, магадгүй үүнийгээ мартах чин хүсэлтэй байна. Миний ээж өргөмөл хүүхэд юм л да. Энэ явдал намайг бага ангийн сурагч охин байхад тохиолдсон. Манайх бүр хөдөө мал маллаж амьдардаг айл байлаа. Би аймгийн төвд ээжийнхээ аавынд буюу манай ээжийг хэдхэн сартай байхад нь өргөж авсан тэр өвөөгийнт байдаг байлаа. Өвөөгийнх аймагт гэр хороолол Монгол гэрт амьдардаг. Өвөө баруун талын орон дээр би зүүн талын орон дээр унтдаг байв. Нэг шөнө унтах гээд орондоо орсны дараа өвөө намайг наашир гэж дуудаад би өвөрлөө нь орж хөвтлээ. Над руу бүр наалаж хөвтээд түүнээс үнэртэх тамхины үнэрийг одоо ч тод сандаг. Тэ миний дотор хувцсыг тайлж эхэлсэн. Би юу болоод байгааг ч ойлгохгүй, хөдөлж чадахгүй, юм ч хэлэхгүй хөвтөж байснаа сандаг. Одоо ботход яасан ч тэнэг байсан юм дээ. Ядаж тусламж хүсээд орилно эцтэй. Тэгээд өвөө миний дээр гараад эмээх чинь санах юм байш үү дээ гэж хэлсэн. Тэгээ эргэтнээ хийх гэж оролцсон. Яаж болох вэ дээ жаахан охиных руу. Маргааш өглөө нь би биеийн доод хэсгээрээ өвдөлт мэдэрч ирснаа сандаг. Тэр явдлын дараа миний зан жаахан өөрчлөгдсөнийг ч сандаг. Би ууртай болж эхэлсэн. Ээж нэг удаа над руу хандаж яачаад байгаа юм бэ? Ааш муутай юм гэж хэлсэн. Би тэр үед тэр ааваасаа асуухгүй юу гэж хэлж ирснаа сандаг. Ээж анзаарсан юм уу үгүй юу бүү мэд. Тэгээд л тэр зүйл мартагдсан санагдана. Одоо би 35-тай ганц бие эмэгтэй. 4 жилийн өмнө гадагшаа явах гээд өвөөгийн хүүгийн хотод байдаг байранд хэсэг байсан юм. 2 өрөө байр. Өвөөгийн хүү 60 гаруй настай, өвөө 10 гаруй жилийн өмнө өөд болсон. Нэг өдөр өвөөгийн хүү халамцуу байрандаа ирээд
том өрөөнд унтахаар хийгдсэн. Хэсэг хугацааны дараа жижиг өрөөнд унтчихсэн намайг нэрээр дуудаж хүрээ дээр наашир чич намайг тоохгүй юм байна л та гэд орилсон. Би сонсоогүй дүрсгээд тэр шүнийг өнгөрөөсөн. Маргааш нь шартсан бололтой сэрээд диван дээр сууж исэн. Би юу ч болоогүй царайлаад л өглөөний цай бэлдээд хувцас хунраа цагцлал байж ив. Тэгсэн надад миний дуу гарчаах уу? Над дээр хүн ирэх гээд байна гэж хэлсэн. Би заа гэж хэлээд гарч орцны шатан дээр сууж хүлээв. Хэсэг хугацааны дараа нэг эгчтэй гарч ирээд нас явжээ. Залуу байсан шигэ байхаа болт шүү гэж яриад лифтэнд суугаад явсан. Одоо би тэр ахад тэр ахын хүүхдүүдэд дургу. Манай ээж бол ахтаа үнэхээр хайртай. Ахынхаа хүчээр л үдий зэрэгтэй яваа шүү гэж ярьдаг. Цагаан сараар төрүүлж залга, шинэ жилээр ах руугаа залгаж мэд хүргэснүү гэд. Миний хувьд бол дургуйцэл үзэн ядалтал байдаг. Холбогдохыг ч хүсдэггүй. Одоо зөндөө олон жил өнгөрсөн ч гэсэн хаяа эргэн бодогдоод уйлдаг. Заримдаа бүх юмыг хилээд тэр хүмүүсээс бүрэн харилцаагаа таслахыг хүсдэг. Гэхдээ бас далд төхөж яваа ээжигээ сэтгэлийн шаналлд унгаагаад яах вэ гэж бас бодогдно. Одоо Америкт амьдардаг өөрийгөө аль чадлаараа тэр хүмүүсээс холдуулчаад байгаа нь энэ баярлаа гэсэн байна. За ингээд энэ бол бүр юм дотор хар замаар агуу эвгүй тийм төрлийн захиа юм шиг санагцсан. За ингээд дараагийн 8 дахь захиа руугаа оръё. Сайн байна уу? Үнэн ч сонсогч нь байна. Сайхан өөртөө тохиолдсон гашуун сургамжтай үйл явдлаа бусдад бас сэрэмжлүүлэг болох үүднээс энд бичье. 20 хоногийн өмнө элэг бүтэн байсан гэр бүл минь хайртай ханигаа мөрөөдөө тоглоом гэх хар нүхэнд алдаж 3 өртөйгээ 28 настай өрх толгойлсон ээж болж үлдлээ. Тэр минь уурхайд ажилтдаг гэр бүлдээ маш хайртай бүх хүний хайрыг татсан хүн байсан юм. Маш ухаантай, бие даасан хүн болохоор энэ хар нүхэнд ингэтлээ унаж толгоогоо залгих хүртлээр явна гэж бидний хинэн ч итгэхгүй байлаа. Гинэт л нэг өдөр өөрийгөө боомлсон байна гэсэн мэдээ сонсоод тэнгэр хөмрөх шиг л болсон. Тэр минь энэ хар нүхнээс гарч чадахгүй байгаадаа өөрийгөө зүхээд л явчихсан юм шиг санагдсан. Мэдээж өртөө үйлцэн ч тэр минь хамт байсан бол дарчгаар л мөнгө байлаа. Цагдаад өргөдөл өгсөн боловч олдох магадлал бага л гэсэн. Яг одоо Монголд маань мөрөөдөө тоглоом бол аюулын түвшинд байгаа юм билээ. Ихэнх гэр бүлүүдийн нэг гишүүн нь энэ хар нүхэнд ямар нэг байдлаар холбогдчихсан байгааг энэ үйл явдлаас хойш их сонслоо. Миний ажигласнаар уурхайд бол энэ хэвийн үзэгдэл болчихсон. Би биенээ уруу татдаг үзэгдэл хүртэл байна лээ. Тиймээс эрэгтэй эмэгтэй гэлтгүү та нар минь энэ хар нүхнээс хол байж өөрийгөө болон хайртай хүмүүсийг хамгаалж үлдээрээ. Энэ тоглоомнуудад ялагч гэж хизээч байхгүй гэдгийг сайн ойлгоод өгөөрэй гэсэн байна. За энэ бас нэлээд эвгүй захиа байлаа. Та бүхэнд бас тэгж бодогдсон байх. Ерөнхийдөө энэ мөрөөдөө тоглоомны талаарх манай сувдар бол хэд хэдэн дугаарууд бас орсон байгаа. Дугаар сонссон сонсогчд маань ч гэсэн нэлээд олон талын бас мэдээлэлтэй болж чадсан болов уу гэж би боддог. За ингээд хэдүүлээ 9 дахь захиа руу оръё. Сайн байна уу? Зориг гарган сэтгэлийн зовлонгоо багч гэсэн нэмгэлхийг хүсээд бичлээ. Танай подкастыг сонсдог болоод хагас жил болж байна. Би 36 настай хөдөө орон нутагт амьдардаг жирийн нэгэн эмэгтэй. Бусад сонсогч нарт сэрэмжлүүлэг болгох бас хүүхдүүд битгий ийм зовлон үзээсэй гэсэн үүднээс өөрийн хэцүү дурсамжаа хуваалцахаар шийдлээ. Одоо бодоход 15, 16 нас хүртлээр хүүхэд гэж хүнд ч хайрлуулаагүй, ямар ч хүүхэд насны сайхан дурсамж байгаагүй юм билээ. Би ээжийнхээ хүсээгүй хүүхэд эсвэл эцгийнхээ толгойг залгисан гэж буруутгагдсан ч юм уу сайн мэдэхгүй төрхтөө л ээжтэй гологцсон юм шиг байна лээ. Ээж маань намайг 2 настай байхад хойд эцэгтэй танилцаад хамтын амьдралаа эхлүүлэхдээ л намайг нутагтаа нэг айлд өргүүлж орхиод явсан юм билээ. Гэтэл би гэдэг хүн тэр айлдаа тогтохгүй ээжигээ нэгсээр байгаад буцаад ээжтэй очисон юм билээ. Тэгээд л миний зовлон амьдрал эхэлсэн. Тэд нийлээд 2 дүү минь 7 жилийн зайтай мэндэлсэн. Дөнгөж ухаан орох цагт буюу 3 настай байхад дүү охин минь мэндэлсэн байдаг. Тэр үеэс би бүгдийг сандаг. Хойд эцэг надад бие болоод сэтгэл санааны бүх төрлийн хүчирхийлэл үлдээж эхэлсэн. Орондоо шээлээ гэж зодуулж, гараа өргөж шүнжин зогсоох эсвэл харанхуй өрөөнд нүцгэн хонох, ээж байхгүй үед намайг газар твтүүлээд өмдөг минь тайлаад бэлэг эрхтнийг минь долоож хуруу гараараа оролдох гэх мэт аимшигт үйлдэлүүд нь эхэлсэн. Тийм жаахан хүүхдийн сэтгэл зүй тэр үед ямар байсныг төсөөлөхөд ч бэрх. Тийм учраас би гэртээ байх дургу болж тэр хүнээс сүнсээ зайлтал айдаг байсан болохоор хажуу хөр шайлуудаар орж цаг нөхцөөж аль болох л цухтаадаг байсан. Тэгээд гэртээ орохороо л задуулна. Ээжийг маань бас айлхаж дарамталж зоддог байсан. Энэ хүчирхийлэл 14, 15 нас хүртэл үргэлжилсэн. Би бүр дөнгөж 6-7 настайгаас айгаад гэрээсээ зугатаагаад ээжийнхээ хамаатнуудаар айл хийсч
1-2 хоног төөрүүлдэг болов. Тэр үед гэр орноосоо дайжсан Тэнмэл нэртэй хүүхдүүд маш их байсан цаг үе. Одоо бодоход яаж тийм хүүхдүүдтэй нийлээд жинхэнэ Тэнмэл болцоогүй дээ өөртөө баярладаг. Хинч яав ив яагаад ийм жоохон хүүхэд ингээд байна гэж тоодоггүй, харин ч бүр Тэнмэл золбон гэртээ харгаж загнуулдаг байлаа. Тэгэл хойд эцэг ирээд аваад явна. Гэртээ хартлаа задуулаад гэртээ ирээд бас л задуулдаг. Ээж тэр хоёр нийлж агаад элдв муугаар хийлж доромжилж загинж зоддог байлаа. Зодохдоо дандаа бүкс рүү өшөглөөж их хурц унтал элэгдэж толгой чихмэн манарч хэсэг орчлонгоос тасартал хатуу гараараа нүүр нүд ам хавттал заддаг байсан. Тэр хүн бас арх их уудаг, уухаараа маш агсан зантай араатан шиг л болж ээж бид хэдийг өгтөлмөн айлгаж зодож нүддэг байсан. Гэхдээ тэр өөрийн 2 хүүхдээ над шиг зоддоггүй байсан. Сургуульд ороход хичээл зааж байгаа нэрээр бас л байнга нүдэн хүр уншиж чадахгүй бол тоо бодож чадахгүй бол бичиж чадахгүй бол толгой олгоо боллоо л нүдүүлнэ. Тэр хүн намайг харахаар л нүд нь хорсоод зэвүүн хүрээд байгаа юм шиг шалтак гаргаж ирээд л зодно. Би бүр цухтаагаад ээжийнхээ наах зэгч хөдөө байдаг имээрөө цутаад 4-р ангид ордог намраа бүр сургуулаасаа гарсан юм. Ингээд үеийн хүүхдүүд 8-р ангидаа орсон жил тэдэнтэй зэрэгцээд шууд л 8-р ангид орж сураад төгсөөд хойд эцгийн тушаалаар Месүтэд тогоочийн ангид орж суралцаад 10 төгсчихлээ. Нэг удаа хадаастай банзаар гарыг минь цохиж тэр хадаас нь миний тохоо хэсэгт 10 орчим сантиметр урагдал үүсгээд өөх нь гараад ирсэн байхад ээж минь тоохгүй байсаар тэр чигт нь эдгэж тэр одоо ч маш том сорив болж үлдсэн байдаг. Бас нэг удаа бүксийг минь гаргаад маш олон удаа хүчтэй алгадаж байгаад татаж байсан тамхиа нааж унтрааж төлсөн юм. Тэр нь бас шархлаад дотор хувцс минь наалтаад идэхгүй хэсэгтээ заваасан. Ээж мэдчихсэн ч тэр чигт нь эдгээгээд бас л сорив болж үлдсэн. Бас нэг удаа гэрээсээ зутаасан гэж баригдаад явж байхад газраас том чулуу аваад толгойн орой хэсэгт цохиход ухаан алдах шахам өвдөж байлаа. Би ч сүүлдээ цохиулж задуулаагүй газар үгүй болж бараг л амьд мишок болсон. Сургуульд орсноос хойш ээжийг эзгүй үед эхэндээ миний өмдийг тайлж хэвтүүлээд эртнээ нааж хэсэг хөдөлдөг байснаа нэг өдөр энийг амандаа хөх гэж хөмхийгөө зуугаад хэлэхэд нь би яагаад чадахгүй гэж уйлж эхлэхэд алан шууд чамайг мэ гэд амруу минь шууд гударч нус нулимстай минь хольж хүслээ хангаж аваад юу ч болоогүй юм шиг муухай мушилцаад хэвтээд өгсөн. Түүнээс хойш би хойд эцэгтэй ганцаараа үлдэхээс өгтлээ айж чимээгүй уйлж байхад тэр араатан инээдэнд хурж хүслээ хангадаг болсон. Хамгийн харамсалтай нь ээж маань хизээч ийм зүйл болж байгааг анзаараагүй юм. Намайг гих хүн нэгч байгаагүй бүгд л намайг гэрээсээ дайжсан Тэнмэл гэж ад үздэг. Төрүүлсэн их нь тоодоггүй байхад тэр араатнаас айгаад хинт чин тухай хэлж чадалгүй нусаар 15, 16 нас хүрээд би бараг гэртээ байхаа болсон. Гэхдээ гадуур тэнэлгүй ээжийнхээ хідэ хамаатнаар л амьдардаг болсон. Тэгэж явхад бас хамаатны эрэгтэй хүмүүс тийм зовлонтой жоохон хүүхдийг олзолдог юм билээ. Нилээд хүмүүс бас оролдож бэлгийн хүчирхийлэл үйлдэлийг заадж исэн. Одоо тэр хүмүүсийг харахаар л ай гутдаг. Ганц нэг буянтай хүмүүс намайг гэр орондоо байлгаж ойр зур гэрийн ажилтнанд би тусалдаг болсон. Ингээд би гэдэг хүн хаяа гэртээ харахаараа хойд эцгийг харахаар үзэн ядаж намайг өгөөдөгт нь өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж зодтолдож ч үтсэн. Гэтэл эр мууч эмийн дээр гэдэг нь үнний ортой юм билээ. Би дээлж байгаагүй. Ээжтэй л их гомддог. Энэ хар бараан дурсамжаа ой санамжнаасаа арчаад хаямаар маш их шаналдаг. Хойд эцэг одоо юу ч болоогүй юм шиг хар архиа уугаад ээжтэй хамт амьдарч байгаа. Би аав гэж дууддаг хിവэрэ. Гэхдээ хүсэхгүй байгаа ч ээж дүү эргэн тойрныхоо хүмүүсийг бодоод төвчж амьдарч ин даа. Хоёр дүүтэйгээ хэвийн харилцаатай энэ хүчирхийллийн бүх хугацаанд шүн гадаач хонж исэн, орцонд ч хонж исэн. 12 3-таагаас л хар бор ажиллаж хийж исэн. Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл минь эмгтээчүүд, бүсгүүчүүд минь өөрөөс чинь унсан л бол хүссэн байна уу, хүсээгүй байна уу, өөр хүүхдээ хамгаалж, хайрлаж, инэрч байгаа ч гэж шин сэтгэлээсээ хүсэж гуймаар байна. Бас иймэрхүү хүүхэд таарвал асууж сураглаад тусалж авахыг бодоорой. Тэр нялх хамтад чинь элэг зүрхээ өмөртөл айгаад хинт ч хэлж чаддаггүй юм шүү дээ. Азарч гэх юм уу би маш сайн хантай учирч 5 сайхан үрийн аав ээж болоод сайхан амьдарч байгаа. Эцэст нь гэж хэлэхэд өгөөр дурддагдаагүй зөндөө олон зүйл байгаа. Бичээд байвал дуусахгүй юм шиг байна. Маш их сэтгэлийн шаарах эмгэгүүттэй болсон байх өөрийн сэтгэл зүйн эмчилгээг хүсэж байгаа. Та бүхэн минь сайн сэтгэл засалч надад санал болгоод өгөөрэй. Бас би өөрийн амьдралаараа ном бичнэ гэж бодож байгаа. Энэ бүх бараан зүйлсийг дуустал уншиж сонссон та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүйн амар амгалан хүсье гэсэн байна. За ингээд энэ бол бас нэлээд уурт тэгээд маш хэцүү захаа байлаа. Би уншихад за магадгүй та сонсоход хүртэл маш хэцүү байгаа ийм захааны жинхэнэ үйл явдлал хүн дээр яаж хэцүү тусах нь бол ер нь төсөөлөхийн аргагүй байна. За ингээд үлийн 10 дахь захиалаа оръё.
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Удаан сонссны эцэст өөрийн бага насны хар бараан үеийг бичгээр шийдлээ. Намайг жоохон бахад гэр бүл маань дарханд байсан юм л да. Тэмч боломжийн амьдралтай байгаагүй ч аав ээж маань тасралтгүй хар ажил 8 хийж амьдарсан. Хэдий арх ууж агсам сохтуу тавьдаггүй ч гэсэн аав ээж хоёр маань хизээд хоорондоо таарч тохирдоггүй, үргэлж хэрэлдэж зодгон зохион болж дуустдаг байсан. Эхэндээ хэцүү санагддаг байсан ч сүүлдээ тасал болсон гэхэд болно. Хэцүү зүйл нь гэвэл хоорондоо хэрэлдсэн уураа над руу гаргадаг байсан даа. Ууртай үед нь хажууд нь байх эсвэл нэг нэгээрээ ирж зодож чамаас болж бид хоёр хэрэлдэж гин. Чам шиг юмыг төрөөгүй бол аль эрт салчих байсан юм. Чам шиг юм ирээдүйд биеэ үнэлэгчл болно гэх зэрэгээр уураа гаргадаг. Төрүүлж гаргасан юм чинь алах хэрэг нь надад байгаа шүү гэх үг чихэнд минь өдөр бүр сонсогддог байсан. Цагдаа нар ч чимээ шууган их гаргалаа гэд манайхаар байнга эргэлддэг байж лээ. Би багасаа л төгөлдөр хуур гитар тоглох дуртай хөгжмийн багш минь их ирээдүйтэй хүүхдээ гэдэг байсан. Энийг аав ээжтэй хэлсэн боловч аав ээж минь хичээл ном хийхгүй хөгжим нүдэж суулаа хичээл хийхгүй байх аргаа олж яджээ чи гэх мэтэр ээлдвэр хэлдэг байсан юм. Хичээлээ шамдаж хийгээд ангитаа дүнгээрээ дээгүүрт орсон ч нэгтэн байж чадахгүй нүү гэх жишээний. Ерөнхийдөө би хичнээн хичээсэн ч тэдний сэтгэлд нь хизээч хүрч байгаагүй. Нас явж сургуулаа төгсөх үед минь хүссэн сургуулаа авсан ч хүсээгүй мэрэгчлийг минь надад тулгаж дарамтлагдаг байлаа. Нэг л удаа зориглож би өөрийнхөө хүссэн мэрэгчлийг сонгомоор байна. Би юу хийж байж таны сэтгэлд хүрэх юм бэ гэж дотроо байсан бүх зүйлээ нулимс дүүрнүүдтэй уйлан хайлан өөдөөс нь хэлж үтсэн. Нэмэр болоогүй. Өөрийгөө том болсон гэж бодоо юу гэд дахиад л задуулж исэн. Томрох тусам надад төвчээр тасарна гэдэг шиг амиа хорлох оролдлогыг янз янзаар л үзсэн ч цагаа тулсан үедээ хүн чаддаггүй юм билээ. Буруу зүйл хийсэн ч сайн зүйл хийсэн ч надаас өөгөөс бусдыг нь олж харж байгаагүй. Энэ бүхнийг бодоход би тэр хүмүүст зориулагдаагүй хүн гэж өдий хүртэл төрсөндөө харамсаж амьдардаг байсан. Амиа хорлох гэд чадаагүй юм болохоор зөвхөн өөрийгөө хайрлахаар тэр гэрийг орхиод хятад руу ирж удалгүй холбоогоо тасалсан. Энийг би одоо хүртэл амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр гэж итгэдэг. Эндээ би гэр бүлтэй болж хоёр хөөрхөн охинтой болсон. Би тэднийг хизээч гоочилж доромжилж үзээгүй. Жилдээ хэдэн удаа Монголд очдогч хадмынхаа гэрт очиод буцдаг. Хадам ээж минь намайг өөрийн охин шиг хайрладаг. Эцэст нь гэж хэлгээд хосууд гэр бүл болсон хүмүүс хүүхэд хүсээгүй өсгөж чадахгүй бол хүүхэдтэй битгий болоорой. Хүүхэд таны аз жаргалтай амьдруулж хайрлаж хүмүүжүүлж алдааг нь засаж амжилтыг нь сайшаадаг үр удамчин болохоос уураа гаргадаг цохиур эсвэл доромжилж гаж хүслээ хангадаг хэрэгсэлчин биш шүү гэж хэлээ. Үнтэй тоглоом гутал хувцас эд хэрэгслээр биш таны хүүхэд хайраар дутсан байх вэ гэж хэлмээр байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Хит нуршсан бол уучлаарай баярлалаа гэсэн. За ингээд хэдүүлээ хамгийн сүүлийн буюу 11 дэх захиалгаагаа оръё. Та бүхэндээ энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би танай подкастын байнгын сонсогч юм аа. Би 3 хүүхдийн ээж 40 нас удахгүй хүрнэ. 15 жил амьдарсан нөхрөөсөө салаад 2 жил болжээ. Нөхөр маань нэг л өдөр намайг орон гэрээс минь зодож хөөж гаргасан. Энэ бүхэн маш гинтийн байсан. Сүүлийн жилүүдэд ялангуяа ковидоос хойш түүний харилцаа хандлага эрс өөр болсон байсан. Би бага насны хүүхдүүдэд бодоод тэсдэг байлаа. Тэр хүнтэй амьдраад ажил хийгээгүй. Энэ тухай ярих үед хүүхдүүд томроод ажил хий. Хүүхдүүдийг чи хэн харах юм, хэн авах юм гэдэг байсан. Ковидын жил хүүтэй болсон. Түүний зан ариншин эртэд өөр болж үүр цайтал ууж идээд гадуур явдаг байлаа. Би тэр хүнийг ажлынхантайгаа уусан, найзуудтайгаа явсан байх гэж итгээд бас зодож хэрүүл хийхээс нь айгаад юм хэлдэггүй. Хурдан унтаасай л гэж боддог байсан. Тэр нэг өдөр солих хувцсгүй, 100 ч төгрөггүй хөөгдөд гарахтаа юуг буруу хийснээ ойлгоогүй. Удалгүй бүх юм тодорхой болсон. Тэр ажлынхаа эмэгтэйтэй явдаг, уулздаг 2 жил болсон байсан. Хүн өгсөн гэж гэртээ авчирдаг байсан бэлгэн тэр эмэгтэйгийнх нь байсан. Өөрөөсөө 10 насаар дүү ажлынхаа хүүхэнтэй явж 15 жилийн амьдралаа сүрүүлсэн. Би салалтаас хойш сүүлийн 2 жил гарan ажил хийж хуваараа юм ажиллуулад хүүхэд хараад хийж чадаагүй, гэртээ суугаад амжуулж чадаагүй бүхнийг хийж маш сайн байгаа. Салалтын дараах шархаа эдгэхээр хичээж байна. Бид хоёр одоо шүүхээр орж байгаа. Тэр хүн өөрийн байр машин гэд бүх юмаа хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн байсан. Надад тэндээс хувааж авах юмгүй болтол нь бүх юмаа зохицуулсан 2 өмгөөлөгч авчихсан байгаа. Бид хоёрын 15 жил амьдарсан байр ээж болон ахыхын нэр дээр анхнаасаа байсан бэлээ. 15 жилийн амьдрал минь шүүхээр явсан 2 жил минь гээд нийт 17 жилийн амьдрал
залуу насаа ингээд нэг эрэгтэй хүнд итгэж зориулаад өөр хүүхэд гаргаж өгсний шанд би юучгүй үлдчихэв. Нөхрийн давч үрсийг минь өнчрүүлсэн тэр эмэгтэйд хандаж хэлэхэд тэр бол хамт амьдрах гээд дурлаад байх эр хүн биш шүү. Бас зовлонт амьдралаас минь сайлгаж ууралцгаар ирсэнд баярлалаа. Чи өөрийн 20 дахь насаа хайрлахгүй хүний хуучин орны дааван дээр үрхээр шийдсэн бол чамд амжилт хүсье. Сонсогчдоо хэлэхэд итэг гихтээ шалаг хэрвээ амьдарч байгаа байр чинь хадмуудын чинь нэр дээр байдаг бол эртгийн ямар нэг аргаар энэ талаар ярилцаарай. Ойрдоо ийм төрлийн гэр бүлийн саллалтын хэрэг их гарч байгаа шүү. Юу ч мөнх биш шүү гэж сануулах гэсэн юм а гэж хэлсэн мэд. За ингээд өнөөдрийн захааны дугаар маань энд хүрээд өндөрлж гэн. Захаа айлгээс нийт сонсогчдоо халуунаар тэврий. Бас сэтгэл зүйн амар амгалан хүсмээр байна. Таны бичсэн захаа нэгч болтгой хүний амьдралд сануулга болж цаашдын амьдралд нь эргээр нөлөөлж ивэл өнөөдрийн хүргэсэн дугаарын гол зорилго биелээ боллоо гэсэн үг. Хэрвээ сонсогч танд тохиолдож исэн сургамжтай түүх бас байдаг бол комент хэсэгт оруулсан линкийг дараад бидэнд бичиж үлдээгээрэй гэж хүсье. За үргэлжлүүлээ та бүхэн Итгэлийн өрөө радио жүжигийн 10, 11, 12 дугаар хэсгийг хүлээн авч сонсноо. Энэхүү аудио хичээлийг хууль зүйн дотоод хэргийн яам Азийн хөгжлийн банк хамтран цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд төсвөртэй Аз номхон далайн бүс нутгийг цогцлох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-с 2023 онд хэрэгжүүлсэн хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх төслийн хүрээнд бүтээв. Итгэлийн өрөө 15 ангит радио жүжиг. Итгэлийн өрөө 10 дугаар бүлэг буруугүй буруутан. За өнөөдөр чинь анараа битэр чинь захаа унших уу? За эхлэх үү дээ. За бэлэн болоо 3 тоолоод орлоо шүү. Билээ. 3, 2, 1 эфир. Сонсогч та бүхэндээ өчийн мэнд хүргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагаас бэлтгэн хүргэдэг Итгэлийн өрөө нэвтрүүлгийн шинэ дугаарыг сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Эфирт хөтлөгч Итгэл миний бие, эфирийн найруулагчаар Анир маань ажиллаж байна. Манай нэвтрүүлгийн хаягаар маш олон захидал ирж байдаг. Бид өнөөдөр нэрээ нууцсан нэгэн бүсгүйн захидлыг онцолж байгаа юм. За, шууд захиагаа уншия. Сайн байна уу? Итгэлийн өрөөний хамт олонд юуны өмнө талархаж явдгаа хэлмээр байна. Та бүхэн үргэлж хүнд хэрэгтэй сургамж болох бодит түүхүүдийг хүргэж байдаг нь их таалагддаг. Би өөрт тохиолдсон нэгэн гашуун түүхээ хуваалцъя гэж шийдээд энэ захидлыг бичиж сууна. Түүхээ ярихын тулд би өөрийгөө гэрлээ гэж нэрлэе. Энэ явдал урд хөршид болсон болог. Байршил нэр нь өөр боловч болсон үйл явдал нь бодит юм шүү. Эрийн хотын хамгийн үнэтэй зочид бодол зорьсон ажлаа бүтээсэн 3 залуу наргиж байсан юм билээ. За. Аян жоох нэмч. За, болно. За, төлөө. За, төлөө. Вано. Өчичи яачхва. Хааны удган. Тэгээд нөгөө чи яасыг. Хамт уу? За. Окей. Хурдлаарай. Эхнээсээ хүлээж дийлэхгүй унлаа шүү. Хөөе, хүн дууд чаах гэдэг юм тий. Хурлаж яхан сууж байгаа тамарцгаая л да. Орж ирж байна гинэ. Хөөш. Нөгөө огт нь хамт ирж байгаа мөгүй юу? Хэмэд хим. Ганцаараа л ирж байгаа юм шиг ба шүү дээ. Өө чаавас та. Наадах чинь тэгж л таарна. Ганцаараа хоосон гуяа ганцглаад ирж байгаа маа л да. Твчээргүй гэдэг нь огтоо аваад ирж байна л гинэ. Өө заац. За тэгвэл та яар агттайгаа сууцгаа. Би өрөөрөө орж унтлаа шүү. Ой сүхээ захирлаа. Та яагаад байгаа юм тий? Ядарч байна. Сүхээ захирлаа. Хамтын бизнесээ амжилттай эхлүүлсэн 3 эр хүн чинь энэ дайны зугаацч болно үсттэй. Тэ? Би бас та хоёрыгаа гоё байлгах гээл хичээгээд байгаа нь энэ шүү дээ. Тийм шүү бас. Ашиг гэдэг чинь гарч ээж ордгийн штэ. За өнөө өрөө би наад хэдэ огтыг чинь мөнгөөр булчихгүй юу нэ. За булснаа буцаагаад 10 нугуулж олохын төлөө. Эй, төлөө. Төлөө. За.
Энийг новшийн амтанд нэг л тасахгүй байгаа юм да. Гэхдээ энэ хятад дэрэг чинь шаардтуулдгүй гэдэг аваз. Худлаа. Согтоожлогоо бол адилхан л хор штий. Хор уусан л бол хордчил таарна. Золоо хаалгаа тайлч. За, минь чамарл чож гэнэ үү. Ах нарыг удаа үлээлсэн төшөөгөөрэй. За сайн уу. Сайн уу. Нашаа ахыг ус цогсон дор би бүр бачинцар бошуу гарсан шүү. Гэвч жаахан хүлээлгчлээ өшөө. Тэглээ штэ чи яач гэдгийм бэ? Манай хуулан гэрээ ажил бүр харин байлаа шүү. Харин таныг очиж төвдөхгүй гэхээр би бүр ажлаа орхиод явж байгаа нь штэ. За, наашаа шуучгаа. Ах нараа, энд бүгд Монгол охтууд болно. За. Нас нь өдөө биш шүү. За. 25 хүрсэн нэгч байхгүй. За. За, энэ ах нарын хааж оцоо. За, суура. Наша. Ой золоо. Чи энэ хуараад огтд юм хийж өгөөч. Монгол хүмүүс байна да. За нэр марч. Гэрлээ. За энэ идэж уух юмнаас нэрлэлгүй ууж идэв шүү. За хуараатайгаа уулзаагүй удсан байна штэ. Тийм байж тааха. Та нааш их чөөхөн ирж шүү. Насаа ах мануусаар байг уулзаж болгосоор байгаа. Мөн баха. Хуараа. Энэ ахыг нь хөрөнгө оруулагч хараа. Сүхэ захирал байгаа юм. Сайхан танилцаад ав. Аха амгалан морилж гэнэ үү? Намайг хуараа гэдэг. Би ахад нэг хундаг барья. За. За үгүй. Дараа тухтаа танилцъя да. Хөөе би энэ охины чинь аваад өрөөнд орлоо шүү. Та нар эндээ сууцгаа. Аха яаш юм бэ? За тэгнэ. Дөрөвхөн л хүн дуудаад хэрэггүйгээд бурхан шиг байсан хүн одоо бух шиг улангасаад бүр сорчилж байгааг нь харал да. За яах вэ? Мараа сүгээ чинь жинхэнэ зангаргаа харуулаад зүсэлж байна штэ. Хэдүүлээ элдв асуудалгүй сайхан ууж идэж наригж өнжнө. Тэгээ. Хөөе. Мэдөө. Чи ахтагаа хамт юу? Лаш. Чамаа хилээд байна штэ. Алаа бошоо. Ахыг бууж хэлээ. За харъя. Энэ сүхэ одоо ингэж шүлэгтгэл байсан юм бол Ой золоо. Үг хэлээ. Ийм гоё явахд байх чинь энэ хуараа дүү бас байна. Алив. За юу. Болчих. Хан хундгалаа. За. Төлөө. За төлөө. За ороод. Нааш суулта. За. Хизээнд ирв. Хизээнд ирсэн юм бэ? Энд юу хийж байгаа? Хөөе. Би чамаас юм асуугаад байгаа юм биш үү гэрлээ? Би танахаар 3 сарын өмнө очсон. Чамайг хөдөө ажилдаа яваа гэж ээж чинь надад хэлсэн. Тэгээд чиний хөдөө хийж байгаа ажил чинь энэ үү те? Энэ одоо тэгээд юу болоод байгаа юм бэ миний дөө? Мод талигаач ах чинь миний хар багын ганц найз байсан гэдгийг чи мэдэнд. Мо ахаас чинь хойш би аав ээж хоёрт чинь хүүшгэн чамд харин ах шиг чинь байх юмсан л гэж бодож явдгийн шүү. Хөөе гэрлээ. Гэхдээ ямар нэг юм болох юм бол надад хэлээрэ гэж би мөн ч олон удаа хэлсэн дээ. Ээж чинь чамаа гэр орноосоо дайжаад нэг л буруу хүмүүстэй нийлээд байх шиг байна гэж надад хэлж ийсэн. Тэгтэн би залуу хүн найз нөхдөдтэй байлгүй яах вэ? Тэгээд ч манай гэрлээ ухаантай охин буруу явахгүй гэж өмөрч байсныг яана. Чи өөрийгөө боддгоо маа гэхэд ээж дүүнраа боддгоо мó? Очиж хүний газар
биеэ үнэлэхтэрээ тулаа юу? Танд ямар хамаатай? Ха? Та миний юу юм? Та юу намайг загнадаг хийн? Аав ээжэд хүү шиг надад ах шиг байсан ч гэх. Та миний төрсөн агч биш заа юу? Тэр хүмүүс ч гэсэн миний төрсөн эзэг их биш үсттэй. Хэрвээ миний дүү ингэж ярьж болохгүй шүү. Чамайг өргөж авсан байлаа гэд төдийгөөс өдөө хүртлөө өсгөж хүмүүжүүлсэн хайр буйныг хариулдгүй маа гэхэд чи та юу ч мэдэхгүй штэ. Та юу ч мэдэхгүй заа юу? Хагааг өөд болсноос хойш аав арх үүж эрүүл өнжих өдөргүй болсон. Уугаа цогтохорол надад яаж ханддаг, юу гэж хэлдэг болсныг та мэдх юм уу? Голомт залгах ганц хүүгийн минь заяа тавилан булаасан бузар. Хин манад ирж ихийнх нь хайрыг илүү эдэлснээс болж миний хүүгийн нас богинсон байж таарна гэдэл хараа. Ээж намайг өмгөөлөх гэхээр аавынхаа голомтод миний хүү мэдлээд 16 хаврыг үзэж айл болж өрг шитгэр болчихсон хойно чи энэ угсаа гарвал нь мэддэхгүй улаан цурам шиг миг авчирснаас болж миний хүүгийн заяа төөрсөн шүү гэдэл агсарна. Гинтэл би ахыхаа зурдын үгэлд буруутан болчихсон. Би эцэст өөрийгөө биш үрээ алдчихад аль 20 жилийн өмнө хүний өнчин хүүхдийг өрөвдсөндөө өргөж авсан ихийнхээ зовлон нэмгэлэх гэж гэрээсээ явсныг та мэдх юм уу? Та юу ч мэдэхгүй үсттэй. За. Тийм л дээ. Тэрий чинь чам шиг туулж мэдрээгүй нь би. Тэгтээ аав чинь ямар байсныг би хадарлана л да. Тэгтээ миний дүү гэрээсээ гарлаа холдлоо гэхэд ийшээ ирээд ийм зам сонгоос өөр арга байгаагүй гэж үү дээ. Яагаад ингэж явж байгаа юм те? Ах тэгэлт. Ах нь чамааг ингэж явж байгааг харахаар үнэндээ хэцүү. За. Аль багтаа хэлчих. Би 2 жилийн өмнө урдаас 8 хийх гээд нэг найзаасаа мөнгө цэлсэн. Аав намайг харахаар л хорсоод байгаа юм бол би өөрөө яаж иж байгаад ганц өрөө байртай болчихвол ээж минь ил нэг 71 ирээд илгээ твтээчгээд байх юм даа гэж бодсон. Тэгээд мөнгө зээлүүлсэн найзтайгаа урагшаа бараандаа явж байгаад бээжинд хідэн өвөр монгол хүмүүстэй танилцаад буудалд орж ууж идсэн. Тэгээд өглөөс эртэл найз бид хоёрын бүх мөнгийг хулгайлаад явчихсан байсан. Тэгээд бид хоёр арай хийж Монголд ирсэн. Хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө найз маань надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би чинь хүнээс мөнгө авчихсан хүн чинь өхөл ястай шүү дээ. Би нөхцөл байдлаа хэлэхэд тэр чинь надад хамаагүй мөнгөө аммаар байна гэж өдөр шөнөгүй дарамтлагдаг болсон. Тэгээд тэр надаас мөнгө авахын тулд өөр ажил санал болгосон. Энд ирээд бааранд зөөгчхий. Би 6 сарын цалингч аваад өрчин дуусна. Тэгээд цаашдаа эндээ ажиллана уу болно уу? Чиний дур гэсэн. Тэгээд би жилийн өмнө энэ хуарын бааранд зөөгч хийхээр ирсэн. Гэхдээ тэр ажил нь дан ганц зөөгч байгаагүй. Одоо миний пассворд бүх юмыг хуар авчихсан. Бас тэрэнд миний элдв янзын зураг бичлэгт байгаа. Тэрүүгээрээ намайг дарамтлаад явуулах байгаа. Энэ явдлаас хойш ах маань намайг тэр муухай хүмүүсээс салгаж авах гэж их юм болсон. Эцэст нь манай улсын хууль хяналтын байгууллагууд олон улсын байгууллагуудтай нийлж цөөнгөө охид бүсгүүчүүдийг хүнд хэцүү нөхцлөөс салгаж авсан юм. Тэдний ихэнх нь гэр бүлийн ямар нэгэн хүчирхийллээс хальширч халирсаар хэн нэгний хараанд өртөж хууртаж мэхлэгдсэн байдаг. Хохирогч бүрийн ард хэлж чадаагүй үнэн, төвчж чадаагүй зовлон байдаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн.
Гэр бүл гэдэг төрсөнч бай, тэлсэнч бай. Нэг нэгэндээ гомдож туних, сайдаж муудах, тэрч бүхэл үг хэл үзэл бодол зүрх үйч бий. Гэлээч нэг нэгэндээ мартахын аргагүй үг, туулахын аргагүй шаналлыг битгий өгөөрэй л гэж хэлмээр байна. Аав ээж хоёртой минь ахин уулзуулж, гомдол хорслын маань цагаатгаж, аавын минь архины эмчилгээнд хүртэл явуулж өгсөн ахта би бүх амьдралаараа өртөө. Бас маш их хайртай. Загтал ингэж дууссан байна. Хагцал харуулсалдаа хучигдсан нэгэн аав хайртай охиноо хамгийн аимшигтай зам руу түлхээд хожимдох төгчөө. Саруул ухаан дутсан газар сархад ноёлж, сайныг саар, сайхныг муухай болгодог бололтой. Гэвч санан сэрн, уучлан, ухаарн, эргэн, эвлэн, итгэн, зүтгэн гэдэг гэр бүлийн гишүүн бүрийн хүлээх үүрэг гэдгийг энэ загтлын мөр бүхэн бидэнд ойлгуулах шиг. Итгэлийн өрөөнд маань буруугүй буруутнаас ирсэн загтлыг та бүхэнд уламжлалаа. Та бүхэн энэ бүсгүй түүхийн буруу зүйн эхийн бус шалтгаан нөхцөлийн нэхлэлийг өөрөөрийнхөө нэг тунгаан бодоорой. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай сонсогчдоо. Итгэлийн өрөө 11-р бүлэг хэнд хандах вэ? Тийм. Харин тий. За, одоо яг найзынх нь нөгөө итгэлийн өрөө нэвтрүүлэг эхлэх гэж байна. Тэгээд найз нь эргээд залгая за. За, Андра эхлэх үү? Эхлэе би билийн шиг 3 тоолоод орох уу? За, тэгье. За 3 2 1 эфир. Сонсогч та бүхэндээ өчигдөр минь хүргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагаас бэлтгэн хүргэдэг итгэлийн өрөө нэвтрүүлгийн шин дугаарыг сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфирт хөтлөгч Итгэл миний бие, эфирийн хариулагчаар Анир маань ажиллаж байна. Уламжлал ёсороо өнөөдөр нэгэн загтлыг би та бүхэндээ уншиж хүргэх болно. Ингээд загтлаа эхлүүлье. Сайн байцгаана уу? Итгэлийн өрөө нэвтрүүлгийн хамт олонд болон нийт сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Эс гэдэг. Би өөрийн амьдралын хамгийн гунигт түүхээ танаа нэвтрүүлэгтээ хуваалцахаар шийдлээ. Хэн бэ? Би байна ээж. Миний хөө. За, ажил нь сайн уу? Сайн. За, таны би сайн уу? Дайжгүй. Сувдаа байгаа мó? Гүй хідэн найзуудтайгаа уулзаж гадуур дотор кино шил үзэж яваа байх. Одоо удахгүй ирэх байх. За, танаа хэдаагүй юу? Бэрийн бие сайн биздээ. Шинэ хүн маань торноод л байгаа юу? Хүү мундаг торинж байгаа. Мөөмөө хөхөөл унтаал байна. Хөөрхөд. Манай хүний ч би дайжгүй тэнхлүүл байна. Одоо гэртээ сайхан амраад хамаг ядаргаа нь гарах байлгүй. Аштай юу та. Тий. Ажил гэж явсаар байгаад их л орой амралтаа авч байна шүү. Харин тэглээ. Би маргааш нөгөөдрөөс очиж нэг сайхан хоол унд хийж өгье айц. За ээж яах вэ? Хадам дүү гэрт байгаа. Тэгэхээр та зүгээр өөрийгөө л бод. Энэ сувдаа гадуур яваагээгүй юм уу? Соёлол байхгүй юу? Мод үчи ирчихсэн байгаа. Тийм үү. Хэзээ ирсэн? Саяхан ирсэн. 100 жилийн ойгоор төгтөгөд одон орон судлах хориглыг түүний нэрэмжит болгох. Сайн уу та? Сайн. За, сайн уу миний дүү? За. Чи наад нүүрнүүдээ яасан юм? Аль нааширтэй? Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаг. За. Ой. Арай нөгөөх чинь дахиалаа. За яах вэ? Бас л нөгөө нэг юм хэрүүл уруул хийсэн байгаа биз. За яах вэ? Тэгэж яваад гайгүй бол. Хөөе, соёлоо. Чи наашаа гараад ирдэ. Ой, соёлоогоо. Ой, ээж. Та одоо иймэрхүү юм болохоор яагаад надад хэлэхгүй нуучт юм бэ? Тэр нэг салгалсан аригчнаасаа салгааичтэй энэ нэг юмыг. Хөгийн новшийн гарын шүүс болоод байж ах тийм сайхан байдаг юм бах та. Энэ одоо яасан юм ойлгохгүй толгоо вэ? Хөөе соёлоо. Чи над өрөөнийхөө хаалгыг нэгээд хэлдэ. 5 үг соёлын хөөе.
За миний дөө хаалгаа онгойлгоч. Яасан юу болсон юм? Ахта хилчгэл дээ. Хой соёлоо. За хаалгаа тайлчих миний дөө. Яагачгүй ахаа сүртэй юм биш. Чи наад нүүр амаа тис цохиулчаад яахаараа сүртэй юм биш гэж ядгийн аа? Алуу наад хаалгуудыг нэгээд хүний нүүр харж байгаад хідүүг соёлоотох соёлоо. Та санаа зовох хэрэггүй. Би унтлаа. Соёлоо. Ах нь чиний төлөө хэлж байгаа болохоос хэрэгт дурлаад ингээд байгаа юм биш шүү дээ. Миний дөө чи залуу байна. Ингээл хүний гарын шүүс болж амьдрах тийм сайхан байгаа мó? Аа? Муусан ирчүүд мундсан биш салчиж болдгоо мó? Хэн хэнд нь л амар баймаар. Танд хамаагүй. Би ятраад унтлаа. Чи одоо хамаагүй энтергээд би ерөн цаадахтаа ч нэг уулзнаа гайгүй. Тавцсан маяг ч юм бэ. Дуугаа хагаад ахаар одоо бүр галзуурдаг болжээ. Салгалаад хүрээд ирэх юм бол битгий оруулаарай. За шууд над руу хэлэн шүү ээж. Миний хот уурлаад яах вэ? Энэ хоёр нэг л левелж өгөхгүй юм. Би бас хэлээд л сууч. Тийм л хэв түнжингэн бол хоёр тийшээ болох хэрэгтэй шүү дээ. Манай инч гэж энэ зодуулж цохиулчаад тань дээр ирж хит хонсноо далжигнаал нөгөө төргөө гүүгээл явчихна. Тийм биз дээ ээж. Энэ ямар нэг удаа болж байгаа юм шүү дээ. Тийм биз. Сувдаа ирлээ. За чи над цай цугаа тайман суугаад уу. Ээж нь 3 хүүхдэд цугласан дээр нэг сайхан хоол хийгээдэг. Сууч. Ээж. Хүү нэрлээ. Хүн минь эрүүл сарвал хүрээд ирэхгүй дээ. Хүүн ирүүл биш дээ. Оо, зэрэг сайн уу? Соёлоо, Ганбат ирлээ. Хин чамааг иргсэн. Яах гэж энийг оруулсан юм? Зайлаач. За, уучлаарай хараа. Миний буруу. Хоёулаа гэртээ харъя л да тий. Бити солиор. Би ахиж тэр оромжинд ч очихгүй за. Чи тэндээ хинтэйгээ яаж амьдрнө? Надад падгүй мó архич минь. Одоо зүгээр л явж үз. За, болиочтой ханаа. Ээжээ, та хэлэлдэ ээж. Өөш. Чамайг зайл гээд байгаа юм шүү. Хүний хэл ойлгохгүй болсон малуу чи. Уучлаарай. За дүүн ёсолж авсан ихнэрээ аваад явчих дөгөө. Үсний чинь ихнэр. Одоо чамд дүүгөө гэж явуулаад хизээ зодож нүдэд алчих юм бол гэд хүлээгээд сууж явах болж гэнэ үү? Бити давраад байгаа Ганбатгүй. Одоо зүгээр далд ор мэдөө. Та одоо юу ч мэдэхгүй гэж гинт нэг амар дундуур орж энтер битгий ингэлдэ хаад хөө. Юм уу гүнэ? Гарч. Одоо энэ зайл муу арич юм. Оо за. Хөөе. Ой миний хөө байл. Тийм үстэй. Але болоо чи. Наагаа хөөгд явуул. Але Гарч шүү хатуу талгаа минь. Зайл. За. Соёлоо чи ингэх юм уу те? Зайл. Юунаас болсноо хэлээч чи. Ханаашаа. Миний буруу байхгүй үстэй. Гараач. Байж л та. Соёлоо. Ханаашаа. Чи намайг хуурсан бидтэй. Хэлдэ чи. Намайг дандаа доромжлно. Бити солиор. Хин чамааг хуурсан. Хүнийг бити өөршгөө санаж за. Чи ингэж үргэлж миний буруу юм шиг гэрээхэндээ ойлгуулдаг үстэй. За юм уу? Дүүг минь баг доромжлоорой. Аа? Чи дүүг юугаас асуултаа. Соёлоо. Чи намайг чам гар үрхвэдэлд оруулдаг штэ. Үнэн. Мөгийн новш. За, Сэрэнгуа. Над энэ тавьчих. Бурхан минь. Тавьтаамста. Тавьчтаа. Баг дээр хэрэг гүдгөө. Хөнгөө чамаа гүдг минь. Байж. Юу чамаас аагүй те. Би зүгээр л хүнээ аваад ирэх болов. Чам би дүүгээ дахиж өгч явуулахгүй мэдөө. Яв гүдг минь. Чи мэддэг юм уу? Тэгээд чи миний дүүг мэдх юм уу? Тэгдэг. Би Хүүхдүүдээ бай. мод сайн ч ёс төрийн гүйцэтгээд авсан шүү. Цааш. Тавьчих. Хүүе. Тэр гараа тавьчих л та. Яах нь ашаа. Стам. Хүүхдээ гүдгөө. Банаач. Яадаг үлээ хүү аллаа штэ. Ali соёлоо гараад ир. Гана сэрэгчтэй.
Миний хараа сэрэлдэ гойж байна. Тэрэ Ээж одоо яах юм бэ? юу болох нь энэ вэ? Тэнгэр минь. Хүний амьдрал алга хөрвөхийн төдийд л хуурчдаг юм байна шүү гэдгийг хүмүүст хэлхийг хүссэн юм. Хин нэгэнтэй гэр бүл болохдоо бид хинээрч заалгахгүй өөрсдөө шийддэг. Тэгсэн хэрнээ гэр бүлийн асуудал элдв хэрүүл маргаанаа аав ээж ах дүү нараа оролцуулж элдв зовлонгоо тэдэнд бас өрүүлдэг. Нас биенд хүрсэн бид айл гэр болж тоглоогүй шүү дээ. Тиймээс гэр бүл зохиохдоо маш сайн бодож төлөвшсөн хойноо шийдэх хэрэгтэй. Би тэр өдөр эр нөхрөө газар дээрх ганц ахтайгаа хамт алдсан. Хөгшин хийгээ амьдын хагацалд унгаж шинэхэн үрээ өлгийдөд ганцхан сар болж байсан бэр их чигээ бэлэвсрүүлэн үлдээсэн. Энэ бүхэнд би л буруутай. Хэрв тэр өдөр би ханыхаа авирыг жаахан тэсээд ээж дээрээ ирээгүй байсан бол эсвэл хайртай хань хүрээд ирэхтэн дуугүйхэн дагаад харчихсан бол гэж дандаа боддог. Цаг хугацааг ухрааж болдогч болоосаа. Эцэст нь хэлэхэд гэр бүлийнхээ асуудлыг өрөөл бусдад бүү нэлзаагаарай. Зөөлн хатууга гэдэг үгийг санаж амьдраарай гэхээс өөр юу гэж хэлж хинт хандах вэ гэдгээ ч мэдэхгүй. Та бүхэнд тэгш дүүрэн жаргал, тэмүүлэх их амжилтыг хүсэн өрөө. Хүндэтгсэн соёлмаа. За, нэг юм цагт илэрсэн байна. Үнэхээр харамсалтай түүх юм. Үнэхээр. Энэ хос хоёрын харилцаа хичнээн хүнийг хохироож, хичнээн хүнийг өмчрүүлээвэ. Гэхдээ би соёлмаагийн хувьд хожимдсан ч гэлээ яг ийм нөхцөлд орж болцсошгүй байгаа хэн бүхэнд зориулж хинт хандах вэ гэдгийг хэлмээр байна. Гэр бүлийн харилцаа гэдэг тоглоом биш. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй. Юу гэхээр соёлоо маань загтлынхаа сүлд битсэн байна. Хэрв тэр өдөр би ханыхаа авирыг жаахан тэсээд ээж дээрээ ирээгүй байсан бол эсвэл хайртай ханаа хүрээд ирэхт нь дуугүйхэн дагаад харчихсан бол гэж. Тийм биш. Хүчирхийллийн ямар ч хэлбэрийг өөгшүүлэн өнгөрөөж хүлцэн твчиж болохгүй. Гэхдээ энэ нь шууд сал эсвэл эцэг их ах дүү дээр яваад оч гэсэн үг биш. Харин гэр бүлдээ тохиолдоод өөрсдөө шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаа мэрэгжлийн байгууллагад хандаж тэднэр дамжуулан гэр бүл судлаач, сэтгэл зүйчээс зөвлөгөө мэдээлэл авч шаардлагатай гэвэл хосууд маань сэтгэл зүйн болон зан үйл засах сургалт эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Аав ээж ах дүү найз нөхөд хинч вэ? Танд болон таны гэр бүлд тулгарсан асуудалд мэрэгжлийн зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ. Хүчирхийлэл гарсан үед хууль хяналтын байгууллага шиг эрх зүйн орчинд нийцүүлэн таслан зогсоож дахин давтагдахгүй байх үүднээс урьдчилан сэргийлж чадахгүй. Тийм болохоор зөвхөн мэрэгжлийн байгууллага мэрэгжлийн хүмүүст л хандах нь чухал. Энэ тийм ч хэцүү биш шүү дээ. Харьяаллын хороо бүрт чинь хүчирхийллийг илрүүлэх, талсан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтээ хамтарсан баг ажиллаж дараагийн шатны арга хэмжээг авч таныг мэрэгжлийн хүмүүстэй холбож зуучлахад бэлэн байдаг гэдгийг хэлмээр байна. Үүнийг бүү мартаарай. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ аз жаргал, амар тайван амьдралыг өрөөгөөд итгэлийн өрөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа өндөрлөе. Баярлалаа. Итгэлийн өрөө 12 дугаар бүлэг аав. За, сайхан кофе уучлаа. Хоёул эхлэх үү? Эхлэе. 3 тоолоод орхоо. За, тэг. 3 2 1 эфир. Сонсогч та бүхэндээ өчигдөр минь түргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагаас бэлтгэн хүргэдэг Итгэлийн өрөө нэвтрүүлгийн шин дугаарыг сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Эфир төтлөгч Итгэл миний бие, эфирийн хариулагчаар Анир маань ажиллаж байна. За, энэ удаагийн дугаар маань бас их онцлог дугаар болж байгаа. Учир юу вэ гэвэл манай нэвтрүүлгийн студид хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн мэрэгжилтэн Саран гэрэл маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн минь түргэе. За баярлалаа.
Танд болон бас бүх сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өнөөдөр та манай сонсогчдод гэр бүлийн хүчирхийллийн ямар сэдвийн талаар мэдээлэл өгөхөр бэлдсэн бэ? За миний өнөөдөр ярих зүйл бол бас манай нийгэмд нэлээд элбэг тохиолддог зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр болох сэтгэл санааны хүчирхийллийн талаар ярих болно. Энэ нь бусад төрлийн хүчирхийлэл шиг ил далд хэлбэрээр явагддаг маш хор уршигтай ийм хэлбэр байгаа юм. Би нэгэн кейсийг бэлдэж ирсэн л дээ. За тэгвэл хоёулаа шууд кейс рүү орох уу? За тэгээ. Би энэхүү кейст холбогдолтой хүмүүсийн нэр ус, албан байгууллага, гэр орны хаяг зэрэг мэдээллийг нууцлахын тулд сольж өөрчилсөн байгаа. За өрхийн тэргүүнийг хуйгаа гэд явчихъя. Хуйгагийн ам бол хуйгаа, эхнэр нараа, тэдний 2 хүүхэд, мөн нарагийн аав болох өндөр настан пүрүүгай гэд тавуулан амьдардаг гэр бүл байгаа. Гэрийн эзэн хуйгаа ээлжийн ажил хийдэг. Ажлаасаа бууж ирсэн жирийн нэг өглөөнөөс нь эхлэе. За. За ингээд оройхоор бэлэн боллоо. Аваа. Хүү миний гүнж. Миний хань ядруу. Гараа угаагаад цайгаа. Хань сайхан байна штэ цаг хийчлээ. Явааш. Аав, ахаа цай хийлэх үү? Аав нь болсон. Миний хүн аашаа суугач. За. Аав цайгаа угаад болчих юм уу? Болсон хүүхэ. За, аав нь том өрөөнд орж жаахан мэдээ хараад. Миний хань өнөөдөр ажил ихтэй байв уу? Өө их. Шүнжин дуудлага тасарсангүй. Салж унах нэ. Сайхан унтаж ямарыг да. Миний хүүхдүүд аавыгаа унтахаар чимээгүй тоглоорой. Аав нь ядарч байгаа шүү. За юу. За. Ээжээ, би хаягаа угаачих уу? Орхичхоо миний охин. Ээж нь угаач. Ээжээ, би бүгдийг нэдчихсэн. Сайн байна. Ямар мундаг хүү вэ? Ахаад идэх үү? Үгүй. Би авч зурагт үзлээ. Үгүй зурагт баг үзээрэй. За би явлаа. Миний хань унтаж босоо залгаарай. За. Балкон дээр мах гаргаа тавьчихсан байгаа. Гисгээр нь сайхан ивдэж чулчхаарай хөө. Одоо намайг унтаас иртэл наадах чинь хамаг шүүс нь урсчин да. Аавыг ивдэгэд хэлчихэж. Үгүй чи арай дээр хийх байлгүй дээ. Аав, энэ өөч мэдээ үзэж байна гэд хүүгэлдээ үзүүлэхгүй байж тээ. Өө ятрагатай штэ энэ аав. Аава наадах чинь өчтөр оройны мэдээгээл давтж байгаа штэ. За яах вэ? Миний хүү өвөөгөө мэдээгээ үзээд дуусахаар нь анигаараа хүүхэлтэйгээ ухраа хатал үзчихэлтэй. Одоо тэгээл ингээд чамайг гараад явангуутал бөө хэрүүл уруул. Аав хүүхэд дээр хүүхэд болчдөг байхгүй юу? Болдоо аавыг гэртээ аавна гэдээ байсан юу болсон юм бол та? Чи ганцаараа хүүхэд нь биш үсттэй. Чи дандаа яах гэж ингэж үйдэг юм бэ? 20 минут мэдээгээ үзээд л болоо штэ чаавас. Тэгээд болчдөг бол сайхан л байна. Би тулдаал өнөөдрийг хүртэл тисэж байгаа шүү. Тэр дүүшиг ухаантай юм чинь хамаг ачаага чамд өрүүлчээд өөр өнийг их сайхан жаргасан амтэн. Тэр дүү мүдээ өгөөд явуулаач. Хичнээн жил ингэж байх гэсэн юм. Аав хайчих гэж байгаа юм бэ? Хайчихгүй. Орцны үүдэн жаахан агаар амьсгалж байгаа л хараад. Битгий удаарай аав. Юу л удав гэж. Хар өглөөгөр орж ирэл бөөн хэрүүл уруул болгочих юм чи. Би яасан юм? Би энэ хэр оронд чинь ирж болохоо болцсон юм уу? Битгий олон юм яриад бай. Наад махшуулаа эвдэж янзлаарай. Одоо бүр байтлаас орон гэртээ ч орж ирээд 50 амгалан байж болохгүй болж байгаа юм байна л да. Хүү яав. Юу хийж байгаа юм бэ? Агаар амьсгалж ялсан. Одоо орох юм уу? Та хэзээ гарч ирсэн? Хүүхдүүд гэртээ байгаа юу? Хоёгаа ямар хоол хийж өгсөн? Ямар хоол хийж өгсөний аав нь мэдээгүй сууж байна. Юу гэсэн үг юм? Үгүй та чинь арай өглөө гарсан тэр чигтээ гадаа ингэж байж байгаа юм биш үсттэй. Арай үгүй л хүү дээ. Алив орё хоёлаа. Ээжээ. Өвөө. Аавч нь хаана вэ? Өрөөндөө унтж байгаа.
Хөөшич сэрээч. Аль бас ажил төрөлдөө яв. Өнөөдөр ээлжгүй штэ. Бас хаашаа ч юм яв. Чи одоо яагаад байгаа юм бэ? Тэнийг юм хааш. Чи хөгшин эцгийн минь гадаа хөөж гаргачаад өөрөө дулаан орон дотроо дугжирч байгаасаа ичихгүй нү. Миний аав чамд ямар буруу юм хийсэн бэ? Чи арай дэмдэж байгаа юм биш үү? Хэн хөөж гаргасан Орж ирээгүй гэж би яаж мэдхий? Би ямар оруулахгүй гэсэн юм уу? Нараа, миний охин болцоо миний хүүхдүүд. Аав нь гадаа сааданд 5 давхрын хөгшөнтэй таарад жаал хууч хөөрөөд. Та битгий хотлоо хэлээд вэ? Цаана байж аав. Хүний хэм болтол нь дарамталж сэтгэл санаагаар унгах чамд сайхан байна уу? Багтавч нь ханж гэнэ үү? Өгшөөгний нас болсон эцгээ чам шиг юмар гудамжинд хөөлгөж гаргана гэж байхгүй шүү хуйга. Дуртаагаараа чи өөрөө тэр Батсүмбрийн асрамжинд очиж хэвт мэдөө. Өчнөө удaalчи. Наад эцгээ Батсүмбрд хэвтвэл жигтэйхэн сайхан газар гэж байгаа үсттэй. Би хүнтэй яриа зохицуулчихна гэд байсан. Дуртай бол тэр газар руугаа чи өөрөө яв. Хөөц. Тэрий. Би зайлаад өгье. Тэртээ тэргүй энэ гэрд чинь 50 амьдрах боломж алга. Наад эцэг чинь надтай битгий хэл. Хүүхэд шуухтайч таарахгүй гэр орноор нэг нэвширсэн тамхи нэмэр болох юу ч байхгүй. Тэгээд бас болоогүй. Намайг ажилтаа хагуур хоолны мах тисгэхгүй хогийн амьтдад зөөгөөд өгчнө. Би ямар буйны байгууллага уу? Угаасаа зайлан заяа. Яста нэрэ. Болоо хүүхдүүдээ болцгоо. Би та нарын амьдрал гай болж байгаа мэднэ. Тэр асрамжийн газар ч очие. Намайг хүргээдэй. Би угаасаа удахгүй болсон хүн. Битгий охины минь зов. Хийдгээ хийж насалдгаа насалсан хүн одоо хааж байж байгаад үхсэн хамаалах. Хава та одоо юу яриад байгаа юм бэ? Хойга. Чи настай хүнийг ингэж гомдоош дарамталдаг ямар харалсан дотортой хүн бэ? Чамайг би цагдаа дуудаж өгөн за. Юу хөө. Яасан гэж өгье чи? Дусалж харих амсцгүй хүнийг чиний хүснээр цагдаа ирээд аваад явах уу те? Миний харин ч жижигхэн байна. Ямар их юм багтдаг гэж. Байна уу? Цагдаагийн дуудлага мэдээллийн 102 таныг сонсож байна. Би гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн. Манад яралтай ирээч. За. Таны дуудлагыг хүлээн авлаа. Та хаягаа хэлээрэй. Тэгээд бас Ингээд энэ гэр бүлийн эзэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргаж асуудлаа шийдвэрлэхийг хүссэн. Дуудлагаар очисон цагдаа аюулын зэргийн үнэлгээ хийж хамтарсан багт танилцуулан хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс мэргэжилтэн томилогдсон хариуцаж ажиллуулснаар сайн үр дүнд хүрсэн юм л да. Сэтгэл зүйч энэ гэр бүл дээр хэр хугацаанд ажилласан бэ? Яг ямар үр дүн гаргав? Тухайн мэргэжилтэн сэтгэл зүйч болон холбогдох байгууллагуудтай хамтран 3 сарын туршид үйлчилгээ үзүүлж, хуйгаа сайн дурын сэтгэл заслын үйлчилгээ зан үйл өөрчлөх сургалтад суусан. Гэр бүлийн гишүүд маань маш хаалттай, асуудлуудаа нээж ил болгож ярилцдаггүй, ажлын стресс бухимдлаа хэрхэн тайлах аргаа мэдэхгүй. Энэ нь угшсаар ийм байдалд хүрсэн байгаа. Ийм байдал удаан үргэлжилвэл гэр бүл салалт эсвэл гэр бүлийн гишүүд дахин эвлэршгүйгээр нэг нэгний үзэн ядах хүртэл хүнд байдалд ордог юм. Тийм шүү. Тэгэхээр гэр бүл гэдэг бүх зүйлээ хоорондоо маш сайн ярилцаж ойлголцож байх нь маш чухал. Хэрвээ тэгж чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандах нь гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлэхэд нэн чухал юм а гэдгийг би энэхүү кейсээр сонсогч олондоо ойлгуулахыг хүссэн юм а. Тэгэлгүй яах вэ? Ойлголцол гэдэг бол хамгийн чухал зүйл. Зөв цагтаа зөв үг, зөв үйлдэлээр нээлттэй сайн ойлголцож байх нь гэр бүл бат бих оршин тогтноох нэг хүчин зүйл шүү дээ, тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Студид манай цаг гаргаж хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Та бүхэнд ч бас маш их баярлалаа. Энэ удаагийн итгэлийн өрөөгөөр маань зочилсон эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай. Зохиолыг бичсэн Эрдэнэбаярын лувсан даш Дэмбэрлийн отхон сүрэн. Продюсер Лам тогмдын Нэм гэрэл Гомбоживын Пүрвсүрэн. Гүйцэтгэх продюсер Нэргүн Батнасан. Найруулагч Дэмбэрлийн отхон сүрэн. Дууны найруулагч Батсуурын Батэрдэн. Жүжигчид Шижир болдын Батболд, Оюун гэрлийн бэлгүүтэй
Төр сайхны Эрдэнэбаяр, Цолмонгийн инх тайван, Дашдоржийн хишиг дэлгэр, Эрдэнэ билгийн дэлгэр цэцэг, Гэрэл тодын Мишель.